монголчууд бол шинийг эрэлхийлэх төрөлхтсөн. Эрсдлээс үл айх дайчин чанар, дасан зохицох гайхамшигтай чадвартай ард түмэн. Бидний энэ давуу тал Монгол хүмүүр амжилттай бизнес хийх гол хүчин зүйл. Технологийн хөгжлийн тесрэлт, эдийн засгийн тэлэлтэн нь тал нутгийн охид хөвгүүдэд дэлхийд гарах боломж олгоно. Харин бид тасралтгүй суралцаж эрдэм мэдлэгт чамдах нь амжилтын үндэс болох билээ. Энэ үйлсэд өргөл болгож бизнесийн сонгодог 50 номыг Монгол залуустаа зориуллаа. Томцгийн цагаан. Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдрийн манай зочин бол Дэлхийн Ардын Урлагийн Академийн маэстро Догомдын Сосруу Барам. Тэгээ сайн байна уу? Сайн Урд хүлээж авсанд их баярлалаа. За би ч гэсэн өрсөн талархаж байна, баярлалаа. Та хизээ маэстро боллоо? Би 2013 онд Дэлхийн Ардын Урлагийн Академи Европын бас Ардын Урлагийн академи биш юу гэлээ нэртэй тийм хэд хэдэн том байгууллага ЮНЕСКО энтрийн хамтарсан байгууллагуудын дундаас банк зохион байгуулдаг тийм Дэлхийн Ардын Урлагийн фестивал өрсөлдөөнтэй наадамлт. Тэн дээр 17 оны бүрэлдэхүүнтэй домог хамтлагийнхаа одоо инкерлийн одоо шавнар бүжигчд энтертэй нэлээ. Хүртэн дуучин Монголд одоо яг хамгийн анхудаа өөрсдөө илэрхийлж исэн инкватор Болормаа гэд чи сайн таних шүү дээ бүгдийг бид нар шинэ Ардын Урлагийн фестивал хийдэг гэсэн. Тэдний чинь эхлэл байхгүй юу? Тэдний 10 оноос хойш чи бидний хамтарч хийсэн тайзны язгуур урлагийн одоо том хэмжээний одоо нэлээд том стандартын найруулгатай тийм бүтээл хийж ирсэн нийл үргэлжилж яваад шууд очиод 17 хүн очиод бүх гран-приг нь аваад бүр Discovery гэдэг шагналсан. Нээлт боллоо гэдэг. Тэгээд найруулагчийн номинаст нь би нэрээ өгсөн байсан чинь хамгийн өсөлт найруулагчаар одоо би төрүүлээд тэгээд 2000 евро шагнасан шүү дээ. Тэгээд 2000 евро нэрээд Дэлхийн Урлагийн Академийн ерөнхийлөгч нь Неклос гэж хүн ээж гардуулсан надаа. Тэгээд тэрийг хүлээж аваад шагнартайгаа 2000 еврогоо сайхан гэж найр хийгээд хавааж аваад. Тэгээд тэр шагналыг авлаа гэд надад бас нэг миний нэг татны хонзаа нэрийг хэлээд яа. Нилээ хэдэн одоо $1000 шагнасан. Тэгээд бас хүүхдүүдэд бөөнөр наваачаад дайлцаалаа. Хүний оролцсон юмыг дээр эзэнд нь бүгдэнд нь түгэх хэрэгтэй байхгүй. Тэгж хийсэн. Тэгэхээр одоо манай энэ соогийн талаар ярих юм бол дуусахгүй. Одоо 1990 оны 2 сарын 18-нд Ардчилсан холбооны анх дугаар их хурал дээр одоо илтгэлийг тавьснаас өсвөлээд 30 хэдэн жил соёл урлаг ингээд ер нь улс төр их олон замаар явсан. Монгол хүн бүр мэднэ. Гэхдээ тэр үед нэг хин нэргөө доктор нэг сэтгүүл нэг телевиз ярилцлага өгөөд тэгээ танаа энэ Сосруу Барамч одоо театрын жүжигчин юм уу ингээд нийгэм өмүүлээд ийн гэсэн чинь нэргөө доктор Сосруу Барам бол өдөр болж жүжигчин орой нь хувьсгалч гэж ингэж хэлж ирсэн. Тэгээ тэр бол ер нь их олон утга санааг илэрхийлж ирсэн байх. Тэгэхээр өнөөдөр бол тэр ардчилсан хувьсгал хөдөлгөөний тухай биш. Би одоо ингээд олон хүнтэй урлаг соёлын ер нь олон хүнтэй уулзж ирсэн. Тэгэхэд яг өөрийн чинь хувьд надад маш одоо мартагдчихгүй сэтгэл төрүүлсэн зүйл бол өөрөө маш их ном уншдаг. Би гайхсан. Урлагийнхаасаа гадна бүр ингээ улс төр одоо хайг тэр одоо Фридман одоо баг эдийн засагч гэж нэртэй уншдаггүй хүмүүсийн ном энэ тэрий чинь бүр уншаад зураад тэмдэглээд би анх одоо нэг 20 30 жилийн урд харчаад бүр гайхаж ирсэн. Тэгээ сүүлд харсан чи өөрөө байнга ингэж олон сэдвээр ингэж ингээ ном уншдгийг хараад их баярлсан, бахархсан найзаараа. Гэхдээ өнөөдрийн хувьд тэгэхээр одоо энэ дэлхийн сонгодог 50 бүтээлийн нэг болсон ингээд Барнум гэдэг одоо энэ одоо хүний тухай, зохиолын тухай. Тэгэхээр та энэ Барнумын тэр одоо мөнгө олох арга гэсэн одоо номны талаар одоо товчхон одоо ярьж өгөөч. 1810 оноос 1891 оны хооронд амьдарч байсан юм хүн юм блэ.
200 жилийн урд тий. Тий 200 жилийн урд тэгээд үндсэндээ 81 орчим жил энэ хороод амьдарсан. Ерөөсөө аав нь бурхан болоод аавыгаа бурхан болохоос өмнө чинь жоохон хүүхэд 12 настай жоохон юм ингээл ажил хийх гэл тэмтчихэд эхэлсэн юм билээ шүү дээ. Тэгээд ер нь төрөлхийн тийм нэг тууштай ухардаггүй хийгсэн юмдан яг зориод хийгээрээ заавал цаана гардаг хүний чанар дээр бар номд байгаад байгаа. Тэгээд бар ном чинь тухайн сүүлдээ 2017 онд ч өнөө Хью Жакман гэж хүн тэр бар номын чинь дүрийг бүтээгээд бүр кинод өөрөө тим алдарт төрсэн байхгүй. Өөрийнх нь дүрийг өөр хүн өөртөө яг адилхан болж өөрийнх нь явуулж байсан бизнес үйл ажиллагааг харуулсан тийм баримтат одоо бодит амьдралаар сэдвэлэн хийсэн тийм уран сайхны кино байна. Тэгээд тийм кинонд үлдэх хүртлээр явна гэдэг бол маш том үйл хэрэг зорилго чиглэл байна л да. Тэгээ хамгийн гол нь чи эрүүл сэтгэлгээ байна тий. Гол нь бол одоо хамгийн түрүүнд хүн өвдөхгүй эмгэг зовлонгүй яана гэхийн гчлангүй яа гэхийн өвчнгүй байх учиртай байж сая альва урлагч байна уу улс төрч байна уу эсвэл бизнесээс салбарт амжилтанд хүрдэг юм аа гэдгийг маа гэдэг ингээд ертөнцид харуулсан. Тэгээд эн чинь бол одоо нүүдлийн дэлхийд явж байгаа энэ бүх нүүдлийн циркүүдийн үндэслэл нь тэр хин бар ном гэж хүн хийсэн билээ шүү дээ. Тэгээд зөвхөн циркэлч биш тэр чинь одоо өөр музей зүйлээ маш олон талын явсан хүмүүс сайныг хийж байсан. Ер нь сайн нэлээд давмгай. Тэгээ бас нэг сэтгүүлээр би нэрийн уртлаа тэрэн дээр тэр нэг бас жоохон хар PR хийх талын тийм ээ жоохон амтны хүн хуурах анхаарал татах юм бол гэх маягийн ч юм уу тийм нь бас орж исэн байгаа байхгүй. Тэгээ манерийн одоо алдаа оног бол бидний үеийнхэн ч юм уу тэр үеийнхэн ч цэг нэг тийм боломжгүй юм шиг байгаа. Яагаад гэвэл ингээд дүгний цэгний хэрэл зэрэгэл амжилт нь ингээ алхлаад байна шүү дээ. Тэр хүний байгуулсан гавьяа амжилт нь бар ном гэдгийг хэлчихэж байгаа байхгүй. Маэстро энэ үгэнд Итали гаралтай бөгөөд багш, их мастер, агуу урлагийн хүн гэсэн утгатай. Ихэнх тохиолдолд аль биесны төрийн цол биш харин тухайн хүний урлагийн өндөр ур чадвар, нэр хүндийг хүндэтгэн олгодог өргөмжлөл, хүндэтгэлтэй хандсан нэршил юм. Ихэвчлэн симфони найрал хөгжмийн удирдаач, дөөрийн удирдаач, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, хийлч гэх мэт гоцлол хөгжимчин, дөөрийн алдартай дуучдад ингэж ханддаг байна. Тухайлбал Рикардо Мути зэрэг дэлхийн алдартай удирдаачид мөн Пласидо Доминго, Лучиано Паварити зэрэг нэрт дуучдыг маэстро гэж дууддаг. 2013 онд дэлхийн язгуур урлагийн академи Болгарийн Нисебар хотод болсон дэлхийн язгуур урлагийн тэмцээний үеэр Сосрооронд маэстро цол олгосон байна. Тэрээр домог чуулгын тоглолтыг найруулан тавьж хамт олон гран-при хүртсэн амжилтын төлөө энэ өргөмжлөлийг хүртжээ. Уг цолны батламжийг тухайн үеийн соёл спорт аялал жуулчлалын сайд оюун гэрэл Улаанбаатар албан ёсоор гардуулсан байна. Тэгэхээр энэ хүн ч одоо ингээд 200 жилийн өмнө ингээд ажиллаж амьдарч ирсэн бичсэн ном нь одоо ч гэсэн ийм ач холбогдлоо алдаагүй учраас одоо бизнес хийж байгаад одоо топ 50-д орчоод яваад байгаа. Тэгээ ингээд тэр ном болохоор тийм их энгийн одоо өгсөн зөвлөгөө бичсэн ном нь. Тэгээд энэ хүн тухайн үедээ яасан бэ гэхээр одоо сонин уншчээ. Өдөр тутмын сонин уншчээ. Тэгэх юм бол одоо тэр бизнес мэдлэг юмд нь сайн гэсэн. Тэгэхээр тэр та ингээд ном уншиж штэ. Тэгэхээр энд яг үнэхээр тэр энэ бар номын тэр хэлсэн ер нь үнэн үү? Энэ ном үнэхээр дэлхийн топ 50-д орсны бас нэг нууцсан тэрэнд байгаа болов уу гэж бодож байгаа. Тэг бодтой юм байна л гэж би харсан. Тэгээд нэг юм би анзаарсан. 1800 одоо оны энэ хүний амьдарч исэн тэр үед Агуст Комте гэж Францын нэг философи социологч нэг сонин юу гаргаж ирсэн байдаг байхгүй юу? Альтер гэдэг нэр одоо латин үгнээс үүдээд тэр нь бусад боёо бусдын төлөө гэсэн агуулгатай. Тэг хүн бол ерөөсөө өөрийнхөө төлөө одоо альтруизмыг үндэссэн байхгүй юу? Тэг тэр үед энэ хүн тэр онлын эсрэг явж бизнесээ хийж ирсэн юм байна гэж би хөндлөх үзэл төрсөн. Яг тэгвэл одоо бусдыг золиосолж тийм үү өөрийгөө бусдын төлөө золиосолж эсвэл хүн хохироож эсвэл одоо өөрийгөө хохироож байж явдаг нэг тийм үхэнц маягийн философиг тэр Агуст Комте гэж хүн гаргасан юм байна л дээ. Тэгтэл манер
хохирч үзсэн, унжч үзсэн, босчж үзсэн. Тэгтээ хизээч хазаагаагүй тууштай явах. За тэгээд хөрөн би хэлсэн нөгөө нэг хамгийн гол нь эрүүл байх учиртай байна. Тэрийгээд малгай үгэндээ тавьсан байдгийг. Тэгэхээр тэр эрүүл байна гэдэг хамгийн чухал. Эрүүл байх дээр нэмэгдээд хүний одоо бие махбод тарих мэдрэл эрүүл байх юм бол сэтгэлгээ эрүүл байх байхгүй юу? Сэтгэлгээ эрүүл сарвал зүй зохистой хандж яаж ухралтгүй тууштай. Энэ сонирхолтой манай Монголын шаштрын түүхний шар хуудсанд байд юм байна л дээ. Хатан дээр сийсэн тамгалууга хатуу ариун чанд хаашаа салдадгүй хүн байхад усан дээр зурсан зурглага онцлсон хүн байдгийг гэж хэлсэн байдгийг. Тэгэхээр зэрэг энэ бар ном бол ерөөс улцганаагүй. Зүгээр одоо ингээд товчхон тэр уншсан бичсэн ярьсан тэр кино моноо хийж байгаа бизнесүүд ингээд нийлүүлээ синтез болгоод харахад хэзээч хазаагаагүй тууштай. Алдвал алдна, онвол он нь алдаж онож асгад тутгаж өөрийнхөө оргилд хүрсэн ийм хувь хүн байгаа байхгүй индивидуал хүн байгаа. Тэгэхээр тэр энэ барномитийн энэ индивидуал хүмүүс тэр тухайн одоо 1800 онд гарч ирсэн тэр одоо золиос төлөөсийн философиг хандын хагад аралцсан нэг хүн юм байна. Яг л тэр альтруизм, индивидуализм бол байнгын гүн ухаан философийн маргаантай асуудал байсан өнөөдөр ч байгаа. Тэгээ энэ хүний одоо тэр бизнес хийхэд ингээд зөвлөгөө нэг 10 20 зөвлөгөө өгснээ хамгийн ихэнд ингээд эрүүл байх гэдэг. Тэгэд энэ би зүгээр энгийн агуу юм чи энгийн байдаг. Тэгээ энэ хүн ингээд эрүүл байхыг ингээ хүмүүс их яасан. Өнөөдөр Монголд ч гэсэн хэрэгтэй санагдчихал байгаа юм л да. Ямар ч хүн дээр тэр энэ хүн чинь ингээд тамхи татдаг байснаа тамхиа болоо. Тэгээ ерөөсө тамхины эсрэг тэр үед навчин тамхи татдаг байсан. Дараа нь арх ууддаг байсан. Арх ерөөсө хэрэггүй. Чи арх уугаад ингээд онгорч ах чи хажуугаар чи өөр хүмүүс ингээд өөр юм хийн барина гэд. Тэгэхээр өнөөдөр ингээд Монголын нийгэмтэй ингээд бодоод үзэхэд одоо 200 жил өнгөрсөн ч гэсэн ингээд манай Монголд ингээд арх тамхи бүр дээрээс нь мансууруулах бодисч гэдэг ч юм уу те. Тэр хүн ингээд эрүүл байхын ач холбогдлыг хамгийн үндэс суурь болгоод эрүүл байвал юм сурна, бизнес амжилттай байна. Тэгээ ад жаргалын үндэс гэж хэлсэн байгаа юм л да. Тэгэхээр энэ хүний тэр одоо юуг бол манай өвөг дээс ч гэсэн бас л хэлж ирсэн тийм ээ. Одоо эрүүл явбал эх жил наадам үзнэ гэдэг ч юм уу тийм ээ. Тэр нацаг төрж юу гэдэг. Эрүүл бол улсын наадам. Улсын наадам үзнэ гэдэг ч юм уу. Эсвэл одоо жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан түүний дотлоос эрүүл жаргалан гэдэг ч юм уу. Тэгэхээр манай өвөг дээдс ч гэсэн энэ хүний амьдрал ч гэсэн тэгэхээр энэ ингээд нэг ач холбогдлоо алддаггүй нэг тийм сургаал үндэс суурь биш үү. Тэгэхээр энэ одоо манай ингээд бизнес хийж байгаа хүмүүс амьдарч байгаа залуу үед үнэхээр ийм эрүүл байхын тулд тамхиа бол архиа одоо багуу гэсэн тийм сургаалаасаа илүү бодит үндэс нь байгаа. Тийм ягаад гэвэл чамд өөрт чинь харш байгаа юмнаас татгал. Тийм ээ тамхи бол чиний уушиг судас шүрмс бүх юмд харш. Арх бол чиний уураг тарих ухаан бодол тийм ээ чиглэл хандлага чинь харш. Тэгэхээр энэ харш болгоноос татгалзаж сураал гэж штэ. Манай өөрөө тэрийг мэдрээд үүсэж тийм ээ. Би нэг сони юм хэлгүй. Би бол дуршлагтай хүн гэдэгт айгүй дургу. За. Насаараа дуршигдана. Энэ бар ном бол амьдрал туршигдаж тэгээ хатсуусан ийм хүн байгаа байхгүй юу? Тийм ээ. Хатсуусан. Тэгээ одоо би бол ингээд тэр дуршлагтай хүн энтергээл тэгэхээр чаавас гэж боддгийг. Өглөө усвал амьдралд туршигдана. Өглөө усвал энэ бөглөрөн дунд явахдаа уурлах байх уу туршигдана. Тийм үү? Тэгээд өвдгөөрөө одоо эмчийн өмнө өвчний өмнө туршигдана тийм ээ. Тэгэхээр зэрэг би бол энэ туршилт хорвоо тэр чигээрээ туршилт амьдрал тэр чигээрээ туршилт тэр туршилтыг харшилж байгаа юмнасаа хөндөрч давдаг юм байна гэдгийг л энэ барном гэдэг хүний болоод өөр бусад энэ суутнууд энэ сэтгэгч тийм ээ. Тэг миний өөрийн дуртай тэр Айн Рэнд гэж одоо жууд гаралтай эмэгтэй амьдрал тэрний бүтээлүүд за тэгээд түрүүн өөрөө зохиолгоод орхисон Фридрих Хайек одоо Милтон Фридман байдаг юм уу Людвиг Мицч байдаг юм уу Карл Менгерч байдаг юм уу энэ суутнуудыг өөрөө унших дуртай гэлээд үнэхээр дуртай би тэр лүгөө ордог би одоо тэр ордог халдуурдаг амьдруулсан шүү дээ амьдрах гэж зүтгэдэг жүжиг тоглол тий сануулчлаа Ангрендийн 3 жүжигийг тайзан дээр найруулан тавьсан өөрөө очиж үзсэн тэгэхээр зэрэг бол энэ бар ном шиг ч юм уу Ангренд шиг ч юм уу энэ суутнуудын бүтээл чинь миний тарих руу юулэгдэхтэй намайг
харш одоо муу зүйлүүдээс ингээд хамгаалж байгаа нэг өсний хамгаалал болж байна. Нөгөө талаар би өөрөө өсөж байна. Тийм ээ. Эпистемологи буюу метафизикийн орчин тийм үү? Мэдлэгчхүй, мэдлэгжээ танин мэдхүүгээр өргөн цар хүрээтэй байж байж ертөнцийг олон өнцгөөс харж байж тийм үү? Тэгээд энэ орчинд би өөрөө бодиттой оршин л гэж. Тэгээд энэ хиний Барнумын басны хэлсэн санаа гэхээр бидний одоо царай зүсвэл бүгд давтагдчихгүй өөр тий. Одоо царай зүс ойрхон одоо бай бүхэн болгон өөр. Тэгэхээр хүний бас тарих толгой, авиас чадвар бүхэн өөр. Тий, ондоо. Тэрнийг одоо яаж хөгжүүлэх вэ гэдэг. Тэгээ энэ хүн чинь ингээд тэр одоо бас их өвөрмөц замаар явсан байгаа нь тий. Хүний анхаарал татдаг, орчин цагийн маркетинг хийхин тулд маркетинг менежментийг гайхалтай. Одоо дэлхийн одоо шоу маань номер 1 гэж одоо хүлээн зөвшөөрөгддөг. Шоу маань одоо орчин цагийнхаар маркетинг хийдэг. Тэгээ тэр бас өвөрмөц арга хэрэгэлдэг байсан байгаа тийм ээ. Анхаарал татдаг. Ерөөс ингээд одоо ямар ч үн цэнээр хамаагүй өөрийнхөө бүтээл, өөрийнхөө ажил дээр анхаарал татдаг. Тэгээ тэрэн дээр бас хөгжилтэй зүйл гэсэн чинь тэр нэг 11 настай ингэж дүлийн хүүхдүүд юм заачаад энэ чинь 5 та хүүхдүүд би заасан ингээд тэгээ баахан дуулаан шууган болоод Англид ирсэн чинь Английн хата хаан би тэр хүүхдтэй уулзъя гэж уулзж явах жишээний тийм хэмжээнд ингэж нөгөө анхаарлын төвд оруулж чаддаг бас тийм ер бусын тийм бас маркетинг хийдэг тийм хүн байсан юм шиг. Тэгээ аливаа юм үзэгдлийг маш олон өнцгөөс хардаг хүн байна л да. Тэ болохгүй юмыг болгоно. Тий. Болохгүй юм гэж байхгүй гэж манай мишгийн сэтэнд орж байгаа хэлсэн байдээ шүү. Тэр шиг болохгүй юм гэж ерөөсөө байхгүй болгоно. Дэнд алдаа оноо юм гарна. Тэгэхээр зэрэг хүний анхаарлыг татах. Одоо янз бүрийн юмд нэр өгтөө хүртэл анхаарал татгана шүү дээ. Тухайн тэр таймд юм өгтөө хүртэл энэ ямар сонир нэр вэ гэх хэмжээнд хүнийг сэр тэлгсэн, сортойлгосон тим хийж биш бүх юм тэр одоо маркетер гэдэг юм уу тийм үү? Тий. Маркетингийг одоо хүний мермейд одоо газар уснаа явдаг одоо тий хүн юутай одоо загсан юутай тим юу байна гэж. Дэлхийн 1-р зэргийн шоумен гэсэн. Шоумен номер 1 шоумен. Тэгээд тэр чинь цирк тэгээд одоо сонин гаж зүйлсийн ингээд музей хийгээл тийм ээ. Тэгэл ерөөсө хүмүүсийн тийм анхаарлыг татаж яадаг. Тэгэхээр бас үнэхээр тэр бараг л маркетингийн бараг тэр тухайн үедээ бараг үндсийг тавьсан гэж хэлмээр. Тэгээд энэ дэр чинь бас өөр нэг зүйл гэхээр ингээд за тэгээд ийм ялгаатай эрүүл бай, тэрээс нэгэд ном уншиж тэгснээ одоо ингээд бас ингээд бизнес ажил хийхдээ ингээд хашир бай. Тэгээд нэгэнт ингээд шийтсэн бол зоригтой байна. Тэргээд бас ингээд бизнес амжилттай явах хүмүүст одоо ч гэсэн ерөөсөө ач холбогдлоо алдахгүй тийм мөнхөн сургаал гэдэг шиг ийм хүмүүсийн нөгөө ажил үйлс бизнесээ хийхэд мөнгө олоход ашигтай амьдрахад тийм өөрөө бие дааж тийм бизнесүүд өөрөө ашигтай байх л үйл хэрэг шүү дээ тийм ээ. Тэгээд яг бие даасан өөрийн гэсэн толгойтой тэр өвийг үлдээсэн. Би одоо Барнумын өв гэвэл энийг гэж хэлж чадна. Тэгэл одоо ингээд төв хооронд явбал тэр үед ч одоо бас хэцүү шүү дээ. 1800 онд ингээд Америк, Европын хооронд явна. Тэгэл тэр одоо явуулын цирк гэл тэр чинь тэгээ бас ингээд би тэгэд ингэж бодсон л да. Тэр үед ингээд баахан амтан одоо хүн тэл ийм цирк явдаг байсан байх л да. Морь мал одоо ингээд тэгээд тэр хүний одоо сүүлд ингээд нөгөө нарны цирк гараад одоо амтан тоглох нь эрс багассан ч гэсэн тэр одоо бизнес хийдэг философи арга барил зөвлөгөө нь бол одоо ч гэсэн хэрэгтэй учраас л хүмүүс уншаад л байна л да тийм үү. Тэр бизнесийн өөрийн нэг категори байна шүү дээ. Дэгж аяг тийм үү. Бизнес хийхэд явж байгаа үйл явцын одоо эрэмб цэгц тэр бүх юм чинь одоо өөрөө ч ярьсан нарны цирк мэрхрэн гээд үргэлжлээд ороод ирж байгаа юм шиг байна тий. Ялангуяа ингээд заа маан за чон хойч байдаг юм уу амтнуудыг сургана шүү дээ. Тэр үед чинь амтнуудыг сургаж яаж хүн нөгөө амтнаа тэжээж хүний үгэнд ордог болгож яаж бас хүний сонирхол татчих шүү дээ. Амтнаар хүний сонирхлыг татсан тэр нүүдлийн циркч их байдаг юм бэл шүү дээ. Элефант гэж нэг кино байдیں۔ Бүр одоо энэ үнэтэй төстэй нэг кино бий. Явуулын цирктэй циркийн тухай. Тэгээ цирк чинь зүгээр ингээд хүний инээлгдэг биш. Тэр чинь ингээд нөгөө акробат, жонглер, амтан, нуугралт одоо юу гэдгийг одоо бол их олон тэг саяхан нөгөө манай Батмөнх зөвлөх цирк гэж нэг ном бичсэн билээ л дээ. Тэгээ унссан чи ерөөс ингээд олон төрөл одоо ийм байгаа гэл дэлхийн ингээд хөгжлийн тухай
ингээд тэр номон дотор хүртэл энэ бар нуумын тухай тэрнээс гадна ингээд NEPCO компани хэвлсэн 48 Laws of Power гэдэг эрх мэдлийн 48 хууль гэдэг тэр одоо номон дотор маш олон жишээ байдаг байхгүй юу? Одоо ингээл дэлхийн бүх одоо сууд хүмүүс манай их хаанаас өксүүлээд тэр номон дотор хүртэл энэ бар номыг бүр жишээ болгоцсон. Тэгэхээр энэ хүний бас тийм амьдрал нь бас тийм маш олон одоо хүмүүсийн анхаарлыг татаж тэр ном зохиол судалгаанд нь орж чадсан тийм ер усын тийм тууштай авиаста тийм одоо овсгоотой энтерпренер одоо бизнесмен түүхэн хүн тийм ээ. Barnum Phineas Taylor Америкийн алдар шоумен бизнесмен Phineas Taylor Barnum нь орчин үеийн entertainment циркийн салбарын суурийг тавьсан хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг юм. Тэр зөвхөн шоумен бус алдартай бизнесмен, ёс зүйтэй бизнес, хувийн сахилга бат нэр хүндийн үн цэнийг онцолсон бизнес сэтгэгч байсныг түүний бүтээлүүд харуулдаг. Тэрээр 1810 онд төрж 1891 онд нас орсон бөгөөд үзүүрүүлжлэгээ, сурталчилгаа, маркетингийн өвөрмөц арга барилаараа алдартай болсон байна. Түүний байгуулсан дэлхийд алдартай Barnum цирк нь хожим дэлхийн хамгийн агуу шоу хэмээн нэрлэгддэг болсон билээ. Barnum бол маш бүтээлч маркетер, гайхалтай бизнес эрхлэгч байсан бөгөөд түүний амьдралаас сэтвэлсэн агуу шоумен киног Холливуд бүтээж гол дүрд Хью Жакман тоглосон байдаг. Түүнтэй холбоотой хамгийн алдартай үгнүүдийн нэг нь минут тутамд нэг гинэн хүн төрдөг гэсэн хэлц юм. Barnum зар сурталчилгаа, маркетингийн өвөрмөц арга барил, задгаа сэтгэлгээгээр орчин үеийн шоуны суурийг тэртээх 19-р зуунд тавьсан нь гайхалтай. Тэрээр бизнесүүдэд зориулсан гарын авлага гэж хэлж болох үед мөнгө олох урлаг номонд маш олон чухал санаа дурдсан байдгийг зохиолж Том Бадлер Бауден бизнесийн сонгодог 50-д дурдсан байдаг. Тэгэхээр Монголд яг энэ хүнтэй төстэй гэвэл одоо тийм хүн байна уу? Одоо ингээд цоо энэ хүнтэй төстэй гэвэл яг та бас ингээд юу нийт одоо театр энтер байгуулаад тэгээд олон юм хийсэн л дээ. Содон хүмүүс чинь гайхамшигтай байдаг юм. Түрүүн хэлсэн нэг хүн болгон өөр ялгаатай гэх тий. Тэгэхээр тэрийг манай Нямбагийн намдарж байх гоё хэлсэн байдгийг. Хурууны минхээ ховршгүй, өндөгний минхээ өөрчлөгдөхшгүй, алганы минхээ арилшгүй, минийхээ минийх гэж тэгж хэлсэн байдаг. Давтагдчихгүй тий. Зүгээр би бол одоо өөрийгөө ярьсан хэрэг болох байх. Гэхдээ ярьчих гэж бодлоо. Энэ ийм юм байна. Би ингээд 7 дугаар ингээд 6 дугаар ингээд багтаал энэ урлагийн үзлэг шалгараал тэгэл тэр үчин Пенрийн байгууллага гэж байлаа штэ. Пенрийн байгууллагын 50 жилийн мөлөө Монголчин Улаанбаатарт анхудаа орж ирэл орж ирэхдээ 5-5 медаль аваад тийм дуугаар бүжгээр хөгжмөөр ерөөл магтаал гэж олон төрлөөр олж явах хөөхт тийм нэг 10 хэдтэй 15 6 л байсан баг. Тэгээд баахан медаль аваад тэгээд Баян хонгортоо нутагтаа очисон чинь нөгөө тоодгүй байсан ах トゥ нэр мөр чинь нэг сайд байд ирж байгаа юм шиг моцыг хэвчтэл унаа мунатаа тосоод тэгэл аригтаар хуулаад найрлаа нөгөө хэдэн медаль чинь айргийн шаазан руу хийгээл дээрээс нь архигээл тойруулж тэгжсэн бодит амьдрал надад болсон. Тэгээд тэндээс ер нь мөнгө хийх хэрэгтэй, мөнгө олох хэрэгтэй. Намдаггүй хэлдгээр мөнгөтэй хөнгөчтэй байдгийг бид намдаггүй хэлсэн мэт. Тэрэн шиг тэр мөнгөний үн цэнийг мэдээд эхлэхгүй юу. Тэгээд мөнгөний үн цэнийг зүгээр нэг олдог гэж биш гэдгийг харсан. Авиасаар. Тий. Тэгээд тэр яасан гэсэн чинь миний аав их овсгоотой бас ажилласан хүн байсан. Нэг цөөхөн хэдэн төгрөг цуглахгүй надад өгсөөр байгаад. Тий. Шагнаж. Тэг шагнаад ингээд миний хүүгээд нөгөө найрлал ингээд нэг намайг дуулуулчаад мөнгө өгч хамгийн доод нь 5-ын дэвсгэр дээд нь 25-ын дэвсгэр өгж байгаа шүү дээ. Нэлээд хэдэн төгрөг цугсан шүү. Тэгсэн чинь бодсон гинэ. Нөгөө нэлээд хэдэн төгрөгөөс надад нэг 27 төгрөг өгсөн. 27 төгрөг. Үлдсэний бүгдийг банкнд данс нэгээд хадгаламж гэж байдаг гэсэн. Хадгаламжийн дэвтэр гээд баг энэ үний тал шиг тийм улаан өнгөтэй дэвтэр байдаг байлаа ч шамдч байсан байлгүй гээд бичдэг тий. Тэгээд хийчвэ. Тэгээ хийчихэд манай аав бас малчин одоо яг одоо бизнес хийж гин гэсэн үг шүү дээ чинь. Яг бол хангай 50 толгой говьд 75 малаас илүү гаргаж болохгүй гэсэн. Тэнгүү чинь миний өвөө чинь би өвөөгийн хөвгтөмч миний өвөө чинь нөгөө малаа бараг 100 гаруй толгой малгай өр дээр авчулдхийн тулд тийм үү 50 сая хэмжүүлэл хажуу хавиргынхаа айлууд одоо
үргэлээ хорол хинчүүлийн айлууд байдаг гэсэн. Тэдэнд ингээд за жишээ нэг тараагаад нэг 10 толгой мал 15 толгой мал өртөнд тоолуулаад тэгээд 5 одоо ийм төлөвдөг. За боожуулаад өөрөө мал жараач. Ингээд энэ малыг чам дээр тоолуулчих яах вэ гэдэг. Тэгээд тэр нь бол аман жимбгэр нууц алдахгүй тэр хадгалуулсан марын бүгдийг хадгална. Арчаатай хүн нь бол тэр охин 5 одоо толгой малын охин төлөвснийг аривжуулаад өөртөө малтай болоод явжсэн түүхви байдаг. Манай аав. Тэгээд манай аав чинь тийм хүн учраас тэгэл нэг илүү гэрсэн малаа нэг тэмээ мэмээгээ зараал нөгөө юу хийгээдсэн бох. Мөнгө нөгөө дэвтэр хадгалж хийгээдсэн юм л да. Би тэрийг мэдгүй шүү. Тэгээд аав өнгөрөхөөс өмнө Улаанбаатарт гоё Весна гэж мегантон гарч байна. Гэт би ээждээ ярихгүй юу. Энэ хөдөлгөөн их гоё шүү. Ээждээ ярьлаа. Би тэр гоё мегантон авах юмсан мөнгө байхгүй ш надаа. Оюутан зуны өвлийн хамралтаа очиод байжсэн чинь ээжигээ аавд хэлээд өгөөч гээгүй, ээжээ та мөнгө өгөөч гээгүй би. Тэгэхэд тим гүнзгий толгойтой байгаа шүү дээ. Тэр ороо ингээл гадаад гуруулах нь байгаа шүү дээ аав гэж. Хөгшөн гэдэг манай аав хэлж Улаанбаатар залуучууд их гоё байдгийн байна. Оюутан залуучууд чинь тэр одоо дээр үеийн бяхтруул гэдэг шиг л юм гэж байгаа. Бяхтруул гэдэг шиг юм л энэ Весна гэж одоо тийм магнитон байдгийг нэ одоо бяхтруул шиг юм байдаг. Миний хүүд хэрэгтэй юм гин хичгэн. Тэгээд урахгүй. Тийм өгчээл ганц тамхаталтаа ингээл. Аав ч одоо өвөө юу? Би өвөө нэг үг тахгүй өвөө мэй. Тэр аав гэж байгаа шууд танаа өвөө шүү дээ. Тий. Аав угаасаа аав гэдэг. Миний өвөө хгүй. Айл ганц тамхаталтаа төрөөрөөгөө тог гарчаад орд тэгэл юм ярьсангүй. Тэгсэн чи аав гараа явсан чи ээж тэгж байгаа хөө. Чи ямар арчаа юм бэ? Хүн нөгөө мислаа аав игээд аавдаа хэлэх байхад дөгөөгөө төгчих чинь дугаас угаад тахна. Би тэрийг анзаарсан ч үгүй. Тэгээд байжсэн тэгээ маргааш аав байхгүй. Хайцсан болоо гэж байсан. Ороо ирлээ. Гэсэн нэг тэмээгээ зарсан байна. 1200 төгрөгөөр. Тий. Тэгээд би одоо ингэ сургууль руу явсан. За миний хүү тэр Весна аваарай миний хүү гэдэг. Гэж байгаа юм. Тэгэхээр чин би аавыгаа ойлгож шít. Ээж хоёрын тэр ярианы үйл явц надад Весна би хэлсэн чин одоо хүүдээ авчихгүй болгоор бүгд авчих гэж байгаа. Би аваадлаач гэж нэг сүрхий яагаагүй. Гэхдээ авах санаа байсан. Тэгээ бид нар гуруулаа ингээд контактлаад бие нэгийг одоо ойлголцож штэ. Тэгээд 1200 төгрөгөөр чи би Весна аваа. За оюутнууд дунд ч нөгөөх чи бичээл юм яриулаад зарим илгэл хийн би. Тэр чинь над хэрэгтэй байгаа байхгүй. Би ингээд жүжигчдийн дуунуудыг бичиж авчаа тэгээ өөрөө илгэлнэ. За илгэлээд энэ тэнд очиод нэг үжиглэндээ тоглоод мөнгө олно заяа. Тийм байгаа байхгүй. Тэгээд нөгөө аав мань тэр магтаа авчгаас гадна би 80 онд ингээд 20 мөрмө хийх юм болоод нинжээтэйгээ танилцсан гэж байжсэн. За 78 онд миний аав бурхан болсон. Бурхан болохынхаа би аавгаа сайхан өргөсөн. Тэгээ миний аав одоо амьсгаа аврахынхаа миний хүүд одоо тэдэнд өргө биш үг хэлсэн. Тэг би гайхгүй. Юу аав юу мөнгө. Миний хүүд тэрийг аваа. Тэгээд ирэм одоо аав нь ямар мата аав гэр орноо хүнд хантай болох байлгүй. Намайг байх чи нэг бүсгүй хүн дагуулж ирсэнгүй шүү хүүхэд гэт ингээд. Тэгээд тэр чин болон тэгээд толгойд үлдчихэж байгаа шүү. Тэгээд би бол 80 онд 20 мянгтай миний ээж 20 мянган төгрөг гаргаж өгөөд надад. За би энэ эцэнд нөгөө яавч өгөөрэй гэсэн. За би хүн царай алдахгүй одоо амьсгаа аврахтаа юу хөөхөн. Нэг 5 мянган надад байчих тэгээд гингэд. Тэгээд эн чинь бол би ингээд юмны үнс. Тэр үчим баг машины мөнгө ш. Тэр чинь Москвич машин 16 мянга байсан. 60-16 мянга байсан. Москвич машин чи 25 мянга мөнгө. Тийм баг. Тэр чинь баг машины мөнгө гэсэн. Тийм машины мөнгө. Тийм бэр. Тийм. Тэгээд ийм мөнгийг хамаагүй өрөхгүй байх, мөнгөнд үнцэнтэй байх хандлага, мөнгө олох одоо ийм шунлыг надад өгсөн байхгүй юу. Тэгээ ингээд ирэхээр чинь би өөрийгөө үзэж шүү дээ. Надад ер нь хэр зэргийн юм байна гэд авиас байна гэд. За тийм олон талын авиас байгаа юм байна гэдэг мэдэнгүүтээ 1986 онд драмын театрт ажиллаж байхдаа ганцаараа тоглолт хийнэ гэд. Ганцхан театр. Ганцаараа тоглолт хийхгүй ганцхан театраас өмнө би гав ганцаараа одоо 2 цаг юм уу цаг 30 минут тоглолт хийнэ. Гайх театр. Юу яриад юу энэ жоох юм эсвэл тий. Тэр орон сайхны зүйл үзээд нэг гитар тагчаад ингэсэн чинь намайг доош нь хичвэ. Энэ нэг махан жүжигчин л байна. Тэ одоо театрын нэрмээр гутаан гитар барьсан гэд ингэж өгшөөрсөнгүй. Тэгэхээр би соёлын төвөргөн дээр тоглолцсон үстэй 1986 оны хавар.
Цэрэн панган мэгчийг оруулаад морин хорцоог бодлох гэж миний дүүсэн тэрийг өөрж оруулаад 1500 үзэгчтэй 16 төгрөгөөр билет зарсан би тэрийг санагдана. Тэгээд чинь гадаа билет мэлет нь шагнадаад нэг ороо тоглолт хийгээд би 24,000 төгрөг олсон байхгүй юу? Нэг машин. Тий. Тэгээд улам тэгээ 24,000 төгрөгөөр ингээд нэртэй өгч. Дараа нь бүр шунаад Драмын театрт 3 удаа тоглоод Драмын театрын 60 жилийн хаагаар 3 удаа 500 хүн суудаг байсан. Тэгээд тоглоод тэгээд билетэн зарагдаад дахиад 24,000 төгрөг олно шүү дээ. За ингээд одоо би өөртөө хүн одоо цуглуулахгүйгээр өөрөө одоо яруу найраг дарма туураг хошин шиг дуу хууран дуулаад ингээд хүмүүсийг татаад тэгээд нөгөө хүмүүс үдснээрээ таатай байгаад одоо төлбөртөө таатай юм үзэж штэ 16 төгрөгийн билет чинь сүүлдээ бүр энэ хинтийн бор өндөр энэ ч миний билет чинь шагнагдаад 50 80 80 сүүлдээ 150 төгрөг хүрч исэн шүү. Энэ одоо хүмүүс 1000 шүү биш шүү 150 төгрөг шүү. Манай үзэгчид тэр үед төгрөг болоо ханш сайтай байсан. 150 төгрөг 150 мянга шүү. 150 сая биш шүү. 150 төгрөг 50 төгрөг тий. Тэгэл ер нь бол одоо өөрийнхөө үнчгээр мөнгө олох тийм нөхцөл бүрдсэн байна гэдгийг мэдсэн учраас өөрийнхөө авьяасаар ингээд энэ чинь миний бизнес шүү дээ тийм ээ. Яагаад ашигтай надад ашигтай байна гэвэл би нэг олон хүн надад хэрэггүй. Ганцхан гитар нэг микрофон гүйцээ. Тэгээд тэр мөнгийг надаас өөр хүн хувааж авахгүй. Би баг мөнгөө шүрхэд олохгүй эхнэр л үгээл явуулна шүү дээ. Тэгээд эхнэр тэр аргийн мэд тэр хөөхөж яваад бүх юмыг л зохицуулна. Ийм байхгүй. Тэгэхээр зэрэг би бол манайд одоо мөнгө олох ямар юм байна гэд асуу харж хэлж байгаа. Энэ хошин шогийн продакшнуудыг би хошин шогийн театрууд гэд нэрлэдэг. Эднэрийг одоо хүмүүс муулдгийг. Гэхдээ энэ ингээд төрөөс юм гордохгүй өөрсдийнхөө ингээд тусдаа баг бүрэлдэхүүн байгуулад мөнгө олоо явж шин. Энэ зүв байхгүй юу? Энэ чинь зага зээлийн зам жайгийч бид нар 90 онд авчирсан чи бид нар ч тийм ээ. Тэгэхээр энэгээр ингээд яв. Ингээд байж ижил явж байгаа шүү. Тэгээ энэ хүүхдүүд юу хийж ин зөвхөн тайзан дээр хошин шогийн бүтээл хийх сууд уран сайхны кино хийж байгаа. Хошин сатир сарказморсон кино хийж байгаа. Дэлгэцийн бүтээл хийж байгаа. Зарим нь одоо дэлхийд нэрд гарч байгаа тэр хиймэр гээд киногоор Эрдэнэ билэг гэж үзэгчин маш олон одоо кино наадамд орж байна тийм ээ. За ингээд Батүлзэн мэлзийгээд бидний үеийнхэн чи бүгд олон улсын фестивал яваад орж шít. Эн чинь мөнгө, эн чинь бизнес, эн чинь сэтгэлгээ ийм баггүй. Догомдын сосор ором. Энэ хүн бол Монголын орчин үеийн урлаг, соёл, нийгмийн амьдралд томоохон байр суурь эзэлдэг уран бүтээлч, соёлын зүтгэлтэн юм. 1958 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн Монгол Улсын драмын Эрдмийн театрт олон жил жүжигчнээр ажиллаж, тайзны урлагт нэрээ мөнхөлжээ. Мөн нэг хүний тоглолт, уран уншлаг, концертын найруулга, театрын бүтээлүүдээрээ олон танигдсан билээ. Монгол Улсын гавьяач жүжигчин, Монгол Улсын төрийн сойрхолд зэрэг төрийн өндөр цол шагналуудыг хүртсэн. 2013 онд Болгарын Нисебар хотод Дэлхийн язгуур урлагийн Актем түүнд маэстро цол олгосон нь олон улсын урлагийн байгууллагаас түүний авиас бүтээлийг хүндэтгсэний илрэл юм. Сосор ором нь 1989-1990 оны Монголын ардчилсан хувьсгалын манлайлагчдын нэг байсан бөгөөд ардчлалыг дэмжсэн цуглаан жагсаалд оролцож, соёл урлагаар дамжуулан хөдөлгөөнийг дэмжиж байсан. Монголын ардчлалын түүхэнд нэр нь мөнхлөгдсөн гавьяатан билээ. Сүүлийн жилүүдэд ч нийгэм улс төрийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Тэгээ цирк бол урлагийн төрөл одоо саяны жүжиг одоо хошин шог бүгд л урлагийн ингээд төрөл тийм ээ. Тэгэхээр хүн болгон урлагийн мэдрэмжтэй байдаг. Чи нөгөө мөнгө ярьсан учраас нэмээд би мөнгө ярьж байгаа. Тэгэл. Одоо манай гэрийг чи мэднэ. Энэ гэр манай гэр чинь 130 сая төгрөгөөр би хөдөлж авсан. Тэгээ энийг яаж авсан гэсэн энэ байрын хундаам тавьж явахт нь очиод за энд л орё. Гэж штэ би. Бод байдыг үнэлж. За энд л орё. Энд чинь төвд ойрох юм байна. Энд за энэ ирээдүйдээ энд орё гэд яг хундаамын тавьж явахт нь за би захиалга өгөх мөнгө ингээд. Тэгээ мөнгө хэрэгтэй штэ. Тэгэхээр зөв урьдчилгаа мөнгө зөнгөнгүүт нь UB Palace-т 2 тоглосон. 2 ороо дараалаад UB Palace-т. За тэндээс нэг 60 сая төгрөг болсон 2005 он шүү. Тэгээд дараа нь бүхэн өргөнд 2 тоглосон. Одоо чими үнэлжсэн санагдаад энэ сүхэн энэ гол шуудалд суугаад нэг хүн $100, 2 хүн гэр бүлээр $200 нэг лавл
би тэр тэндээс 20,000 доллар. VIP лаунж. Тий лаунж хийгээд тэгжсэн баг. Энийг би нэг ярьдаг юм зүгээр. Өнөөдөр харин чи аваачаад ингээд мөнгө олох юм тухай яриулчлаа. Тэгээд ингээд тэндээс мөнгө олоод ингээд үндсэндээ 130 гаруй сая бараг их болсон 130 гаруй тэр чинь нэлээ мөнгө даваад 20 сая илүү гараад ирэнгүүт нь би байрныхаа мөнгөийг төшөөчөөд эхнэрийг аваад найз нарыг аваад англи явж байгаа байхгүй. Англи явж юм үзье. Хүн яаж амьдрдгийг харъя. Тэгээ Ирланд яваад нөгөө хар пи бэд шүү дээ. Тэр пивний үйлдвэр яг ариг үйлдвэрийнх нь орой дээр Гиннесийн хар. Тэгээ Гиннесийн харын чи орой дээр нь дуулж уурдаа. Орой дээр нь дуулж уурдаа бас мөнгө олж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хийгээд ихэд орсон хүнд эхний нэгийг үнгүү гэдэг дараагийнх нь үнэтэй байд юм байна. 2-3 үнэтэй дуулж байгаа байжсэн чинь гинт бид нар олон хүний дунд хинж зарлж марлахгүй шүү дээ би намайг би дуулмаар санагдаа дуулчихгүй юу эрдэн заска гэж дуулна үстэй тэгээд дуулаа байж чинь миний хажууд Наранбаатар гэдэг хөөмөч байсан дагаад хөөмөл тэгдэр чи бүр тэнд бүр ангаас юм болж байгаа юу тийм ээ хөгжимгүй тэгээд уртын дуу хөөмөө ингэ яваад байгаа тэгсэн чи ингээд энэ малгай дотор ингээд мөнгө цуглаад өрөөд хэд удаа тийм байна. Гоё. Сая зүгээр нэг хоёр юм хэлэхэд нөгөө ягаад нөгөө малаа ингээд яадаг байсан бэ гэхлээр социализмын үед тийм ээ. Ингээд хангаа газар 50 толгой малтай илүү гарах юм бол хураагаад авчдаг. Говьд бол 75. Тэгэхээр нөгөө малаа өсгчдөг. Тэрнийг өөрөө эзэмшиж өмчилж болдоггүй учраас одоо бас нэг арга хэрглэж штэ. Өөр нэг чухал юу гэхлээр сая нөгөө байршил гэлээ штэ. Тэр энэ одоо энэ хиний Барнумын өгсөн зөвлөгөө болохоор тэр бизнесээ хийхэд нөр байршлаа олох гэдэг тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө гэрийнхээ байршлагдсан болсон юм байна. Тэр мөнгө олох байршлаач гэсэн хэцүү болж исэн юм байна гэд. Тэгээ бас нэг хөгжилтэй юм ярихад нөгөө санаж гинүү 2005 онд үлээд нөгөө Германд Бонд очоод нөгөө Чингис хаан ба түүний өв залгамжлагч гээд хамгийн анхны одоо том үзэсгэлэнгийн нээлт болоод 2010 онд биш 2005 онд би чи соёлын боловсролын сайд байсан. Оо тий. Тэгээд дэлхийн 15 оронд байсан одоо Чингис хааны бүр ориг хөргийг аваачаад хамгийн анхны их том юу болоод нээлтэн дээр нь холбооны бүгд найрамд Герман улсын канцлер Шрёдер ирээд тэгээд нэг хоёр бид 3 номер тоглуулъя гэсэн чинь цаанаас нь протоколдод юу яриад байгаа юм хоёр ерөнхий сайд байсан юм тий. Тэгээд яасан чинь өөрөө бас тоглоод тэгээд нэг 2 яаж 3 тоглуулчаад өөрийг чинь би дээшээ гаргах гээд дээшээ гаргацсан чинь дээр тоглолт хийнэ гээд нөгөө тэгсэн чинь Шрёдер би дахиад нэг номер үзмээр байна гээд тэгсэн чинь манай хүмүүс байдаггүй Батмонг сандарч намайг дуудсан шүү дээ. Би намайг явуулсан байхгүй юу? Харин тий. Яв 3 дууд бол чигтэйхэн баясаад үлдсэн. Тэгээ би явчихгүй юу? Тэгээд Батмонг сандарч хаашаа алга. Тэгсэн чи Шрёдер чи дахиж номер үзүүгээ. Тэгэхээр би юу гэж хэлэх гэж байна гэхээр ингээд нэг Монголын нөгөө одоо язгуур урлаг гэдэг юм уу, үндэсний урлаг гэдэг юм уу, сонгодог гэдэг юм уу, уртын дуу, хөөми, одоо туул энэ бүх юм бол үнэхээр хүн төрлөختний ингээд одоо сонгодог бүтээл тийм ээ. Тэгэхээр энийг үнэхээр ингээд одоо энэ Барнум шиг ч юм уу те үнэхээр ингээд сурталчлаад хөргөж чадах юм бол те бас экспортын бүтээгдэхүүн бол гаднаас үзэх гэж хүн ирдэг, онгоцоор нисдэг, мятаар нисдэг, манай буудалд буудаг. Эсвэл одоо манай хүмүүс урилгаар гадаадд очдог ч юм уу. Тэгэхээр энэ дээр бас нэг том тийм оюуны одоо мөнгөнийг мөнгө тухай ярьж байгаа юм чи бас нэг тийм далд уурхаа бага авах. Гэхдээ хамтарч ажиллах барих зохион байгуулах гэдэг олон байдаг байх л да. Тэгэхээр тэрэндээ санал нийлэх үү? Нийлнэ. Яа харахгүй тийм ээ. Одоо би ингэж боддоо шүү дээ. Ингээд Италид одоо ингээд сонгодог ингээд дуур гээд байна. Яг Монголд бол үнэхээр сонгодог ингээд талын язгууртны гэх юм уу одоо ингээд ардын уртын дуу бол үнэхээр яа харахгүй сонгодог шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм бас л агуу ард түмэн манай ингээ агуу ард түмэн дотор бол оюуны асар их тийм юу вэ шүү дээ. Дуу өнгөрснөөс миний нөгөө дотор байнга тариханд ингээ боловсрогдож явдаг тийм юм чи одоо хамгийн дуртай юм хэлчихлээ л дээ. Тэгэхээр би одоо тэрийг бол ингээ төгчөөд нуулаа. Яг үл ингээ хүмүүс хуулчтэй. Дандаа хуулж байна. Санаа аваад бутаагаа зэрэмдэглээ. Энийг бол би нээхгүй. Гэхдээ чиний хэлдгээр одоо ингээд Барнум шиг тийм үү зөв цаг үеэ зөв болох гэдэг байгаа шүү дээ. Тэгээд цэгийн зөв тодорхойлох тийм үү сурчлагаа хамгийн одоо гол юм бол сурчлагаа гэдэг байгаа шүү дээ Барнум. Тэр сурчлагаагаа зөв
ямар одоо маягаар сурталчилгаа хийх юм бэ? Тэгээ бас энэ нөгөө одоо ороод шилдгийг мэдэхгүй хүн байхгүй. Тэдний нэг удмынхан чинь ингээд азгүй хүнээс хол бай гэдэг. Тэгсэн чинь энэ Барнумын бас нэг загсан зүйл болохоор энэ азгүй хүнээс ингээд хол бай, азгүй түншээс гэсэн тийм яагаад тэгэхээр ингээд нэг юмд бүтдэггүй, болдоггүй тийм хүмүүс байдаг, цаана учиртай байх гэд ярьдаг л да. Тэгэхээр тэр ер нь соёл урлагийн юм бизнес тэр үнний хувьтай юу? Үнний хувьтай. Тэр азгүй хүмүүс азгүй гэдэг чи азгүй л гэсэн мэт дээ. Би бол unlucky л гэж байна. азгүйгээс гадна тийм одоо хиймэрл ундаагүй тэгээ залхуу юм сэтгэдэггүй. Тэр хүн чинь азгүй шүү дээ. Нарийнда тийм залхуу байхгүй. Тэрнээсээ болж тийм тэрнээсээ өөрийнхөө одоо үйл хөдлөл амжирч гааныхаа арга барилаасаа болж азгүй байна. Тийм үү? Арга барилаасаа болж азгүй байна. Орчноо мэдрэхгүй байна тий. Цаг үеэн одоо ойлгохгүй байна. Тийм байгаа байхгүй. Би азгүй хүн гэсэн байна лээ. Би бол тэрнтэй 50% санал нэгж азгүй залхуу. Мөнгө олох урлаг. Тейлор Барнумын 1880 онд хэвлүүлсэн The Art of Money гэрийн буюу мөнгө олох урлаг ном нь бизнесийн сонгодог бүтээл хэмээн нэрлэгдэж, Том Батлер Баудны бизнесийн сонгодог 50 номын хамгийн ихний бүлэг болсон байдаг. Энэ номын гол санаа нь бизнесийн амжилтанд товч зам гэж байдаггүй. Сайн зан чанар, шударга байдал бол хамгийн том хөрөнгө. Нэр хүнд мөнгнөөс ч юмтэй. Хөдөлмөрч тууштай байх нь азаас илүү чухал. Эрүүл мэндэ хамгаалах нь баялаг бүтээх үндэс. Арих, залхуурал, үрэлгэн зан амжилтын дайсан. Үйлчлүүлэгчтэй хуурч биш, итгэлийг нь олж урт хугацаанд ашиг хүртэх ёстой гэсэн агуулга юм. Сонирхолтой нь олон хүн Барнумыг зөвхөн сүржин сурталчилгаа, циркээр нь мэддэг. Харин Том Батлер Баудн түүнийг ёс зүйтэй бизнес, хувийн сахилга бат, нэр хүндийн үн цэнийг онцолсон бизнес сэтгэгч байсан гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Барнум амжилтыг зөвхөн азар бус, зан чанар, сахилга бат, хүмүүсийн итгэл дээр тогтдог гэж үздэг байжээ. Түүний ном хэдийгээр 1880 онд хэвлэгдсэн ч өнөөдрийг хүртэл бизнес санхүүгийн сонгодог бүтээлд тооцогддог байна. Нэг зүйл асуучихад сая асуумаа санагдчихлаа. Тэр одоо нөгөө арт кино театр юу болсон бэ? Тэр одоо ингээд их гоё юу болгоно гэд байсан чинь ингээд зогсоод гацаад идэг. Жохон ингээд буруу асуулт асуучгүй. Хариулахгүй байж болно шүү дээ. Хариулна. Би зөндөл ярьж байгаа. Арт кино театр яг босдгийн даваан дээр зогсоодсон. 2005 онд би ховчилж авсан. Тэгээ ховчлын асуудал яаж явагдсан гэхээр зэрэг түрээсийн давуу ирэхээр худалдах ба худалдан авах гэрээний журмаар одоо зарим театр матрыг ингэж хүний ховд өгчээш. Бүр энэ сая хийсэн. Сургууль эмнэлгийн өгч өгч ирсэн шүү дээ. Тийм сургууль эмнэлгийгт өгч. Тэрнээс сурд бүр. Тийм журмаар 2005 онд. Тэгээ 2005 онд бол Соём кино театрыг манай Нямд орж яг тийм журмаар авчихсан. За бусад театруудыг бол менежмент энтерээр авчихсан гэдэг юм байна лээ. Тэгэхээр би бол арт кино театрыг түрүүний хэлдэг түрээсийн давуу эрхээ. Тэр түрээсийн давуу эрх гэдэг нь одоо тухайн одоо юунд төр зэсэгт байгаа тэр байгууллагыг нөгөө захиралт нь бол ингээд за чи түрээсийн давуу эрхээр ажилуулж гэдэг. Тэгээд манай хүн ажиллуулж явах үедээ бол 97 сая төгрөгийн өрийг барагдуулаад тэгээд нэмээд хөрөнгө оруулалт хийсэн байхгүй. Хөрөнгө оруулалт хийн гэдэг нь бол 176 сая төгрөгийн. Уучлаарай би амар тийм яагаагүй тэр төрийн тухайн үеийн төрийн шийдвэр бол төрийн шийдвэр бусад нь ингээд хүндэтгээл явах ёстой одоо би тэр тухай одоо ер нь яагаад тэр хүмүүс ч одоо кино театр алга болчихлоо гэдэг байгаа шүү дээ. За би хэлчихье. Тэгээд 176 сая те 177 сая юм. Тэгээд яг 2005 онд тэр худалдан авах гэрээнийхээ дагуу нийслэлийн иргэдийн хурал тогтоох шийдвэрээ гаргаад 14 хоногийн дотор одоо өмнө нь төлсөн энэ өрийн барагдуулсан мөнгө тэр нийлүүлээд энэ дээр нэмээд 155 сая төгрөг шилжүүлэх гэсэн 14 хоногт тэрийг банкнаас авч шилжүүлээд ингээд 14 хоногийн дотор бол бүх юм ном дүрмээр нөгөө тавсан. Тэгээд яг манайх ч нөгөө хардам хаа юм чинь АТГ-д өгсөн намайг. АТГ-д өгдөг шалтгааны үг бол би Швейцарын одоо хөрөнгө оруулагч Хайнц Райбер гэдэг хүнтэй танилцаад тэгээд тэр хүнтэй хамтарч ажиллаа. Тэр хүн чинь бас мөнгө нааш нь оруулаад тэгээд Хироюки Арима гэж Японы дэлхийд тавтардаг одоо архитектор
манай дор дэрмгэд урьж авчраад зургаа гаргаад тэр зургийг гаргахад тэр мөнх хоёрыг хотын дараа болсон шүү дээ. Тэр хүн асар их дэмжижсэн. Хотын дараа мөнх хоёр гэж бас одоо түүхэлжсэн. Тэр хүн асар их дэмжижсэн байхгүй юу? Тэгээ нөгөө чинь бүр нөгөө архитектораар чинь гоё байсан байна. Газрын хаалмыханд яриа хийлгээд тэгээ тэр хүн чинь бүжиглж байгаа хүмүүнгээ судлаад тийм бүжиглж байгаа галбартай байшин барина гэж бүр гайхамшигтай юм хийсэн ихний архитектор. Тэгээ ээжит нөгөө Швейцарын хөрөнгө оруулагчтай ярьсан чинь энийг жоох өөрчлөе. Ашиг хийх хэрэгтэй юм биш үү? Тэр байшин чинь ашиглалтын зардал марлаан төлөөд бизнес хийж байгаа хүмүүсүүдэд ашиг унах хэрэгтэй. Тэрийг тооцоод нарийн юм байна. Одоо өөрөө бизнес хийж байгаа мэдэх баг. За ингээд эний чинь бол 36 давхар барья гэтгсэн байхгүй юу? Одоо энэ 56 барьж шүү дээ тийм ээ. Тэгэхээр 36 давхар гэдэг чинь миний санаад багтамгүй амар юм байгаа байхгүй. Тэгээд зургийг тавиад за одоо ингээд бид нар ажиллаа эхэллээ гэж тэгснээс болоод бүх юм баларсан. Одоо ийм том байшин байна. Бидний орчин одоо инглээ гэдэг. Тэгээ тэр нь жоохон бас улс төрийн юм орсон юм билээ л дээ. Тэгээд баахан гомдол гаргаад за ингээд би чинь шүүх мөх болоод атагээд би нэг жоохон буруу асуулт асуучлаа. Урт юу. За би дуусгачих гэдэг. Хоёр удаа зочхондоо хоёр удаа атагээд бодогдоод бүх юм хуулийн дагуу болсон байна гэдэг ингээд окей болсон. Би бол тэгж авсан. Харин одоо бол явж байгаа. Одоо бол манай нэг хэдэн залуучууд төсөл хэрэгжүүлээд тэгээд тэр төслөө танилцуулаад одоо ингээд ном журмаараа явж байгаа. Тэгтэл дахиад байна шүү дээ. Дахиад энэ хотын нөхдүүд чинь зогсоочваа. Төмөр дайж сурмуга тааны нэр та энэ төсөлд хийх юм бол энэ босохгүй. Танаас болоод гэж байгаа байхгүй. Тэгээ би ямар санд энэ чинь би Монгол улсын араас нь төрөө юу, өрөөс нь төрөө юу гэж бичиж яхад. Тэгээд тийм учраас одоо бол би шүүхтэр ялсан дахиад шүүгээр явж байгаа. Манай юм чинь ийм гай биш. Дахиад шүүхэд өгсөн хамаг нөгөө өмнө нь авсан ямар зөвшөөрөл тэр бүгдийг чинь туслаад эдгэрч маягсоо тэгээ шүүхэд өгсөн анхан шатны шүүхээр ялчаад явж байгаа сураг байна лээ. Тэгээ би залуучуудыг таалан зоригтой хий. Дахин одоо бол ингээл гоё театр тий гоё кино театр дотор нь кино үздэг байх уу? Кино үздэг, олон зэрэглэлээр ашигладаг тийм үү? Жүжиг тоглодог. Одоо би бол арт кино театраа хуучин энийг одоо өдөө хүртэл шинэ төсөл хэрэгжүүлэхээс өмнө хүртэл банк урлагийн үйл ажиллагаа явуулдаг. Түрүү ярьлаа чи жүжиг үзсэн тийм үү? Миний өөрийнхөө тоглолтыг хийн. Нэг сонгодог концерт хийгээ үед төгөлдөр хууртай. Хойно дуурийн дуулаач уралдаанд дид байр энтер ижлээд ирсэн. Энэ гавь чиг мөнгөн цэцэг ингэ тайм гэд миний нутгийн сайхан дууч мэс бурхан болцоо ирэх. Тэр хоёроор нэг зөвхөн төгөлдөр хуртаа нэг амьд живой нэг сонгодог концерт хийсэн дээ та нар үзсэн. Санаж байна уу? Цагаан төгөлдөр хуртаа тэр чинь мөнгө үзсэн. Хойноос шагнал авчирсан. Ирсэн тий. Тэгээд тэдний тоглолт хийлгэсэн шүү дээ би тий. Тэгээд тим итийн одоо эдгээр ингээд чиглэлээр нь хэрэглээгүй энэ төр гэдэг цэвэр урлагийн бүтээл явдаг байсан. Бүжиг, сайжиг. Одоо энэ мөн данс гэж дэлхийн авраг болоод яваад байгаа бүжигчлэг чинь миний ихнэр тэнд сургуульд хийлгээд тэнд байрлуулад бид нэр гаргаж ирсэн шүү дээ. Тэг үнэхээр гоё байшин баригдвал тэр хавийнх нь бүх байрны үнд цэн өсөөд нөгөө ландмарк гэж одоо тийм юм болох байх л да. Анх тэр чинь одоо ингээд би одоо гинт санчлаа одоо энэ Сидней нөгөө дуурийн театр биш үү алдартай. Тэр чинь анх яасан гэ эхлээд тэгээ төсөө өртгөн нэмэгдээд бүр бөөн хэл ам болоод тэгээд одоо сунжирч байгаа баригдсан. Тэгээ баригдсны дараа бол үнэхээр тийм одоо хосгүй юм одоо хүний үздэг сайц ингээд үздэг тийм алдартай баг одоо тийм бүтээл болж хөрсөн л да. Үнэхээр тийм гоё байшин баригдвал гоё л байх л да. Том Батлер Бовдны бизнесийн сонгодог 50 ном бол бизнесийн ертөнцийн хамгийн шилдэг 50 сонгодог бүтээлийг нэгдүгээр товчлон гол санааг тайлбарласан гайхалтай бүтээл юм. Яагаад сонирхолтой вэ? Хэрв та олон зуун бизнесийн ном унших цаггүй ч инновац, менежмент, стратеги, антрепренерийн нууцыг мэдхийг хүсвэл энэ ном танд зориулагдсан. Том Бовдын сонгодог бизнес модель болон орчин үеийн Amazon, Apple, Google-ийн амжилтын ард байгаа санаа бүтээлүүдийг шигшиж нэг бүрийг нь 50-аас 10 хуудасанд товч тайлбарлажээ. Үүнийг үнсний үр дүнд та нэг номоор 50 мэрэгэн ухааныг нэг дор бүртгэх юм. Гол сэдвүүд Джек Магийн Alibaba, Стив Жобсын Apple, Пингвин хэвлэлийн газрын үүсэл гэх мэт жижиг санаа хэрхэн авраг компани болдгийг харуулна. Майкл Гербер жижиг бизнес яагаад бүтлгүүддэг вэ? Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын нууцыг энд өгүүлнэ.
анхны сонгодог болон техникийн гигантуудын өсөлтийн стратеги юунд байв? Хэнд тохиромжтой вэ? Шин санаа хайж байгаа стартап эзэмшигчид удирдах урлагаа мэрэгжлийн төвшөнд хүрэх хүсэлтэй менежерүүдэд бизнесийн түүхийг кино шиг удахгүй унших хүсэлтэй хүн болгонд зориулагдсан. Энэ бол жирийн ном биш. Энэ бол бизнесийн Netflix. Хоёлоо буцаад одоо хэм бар ном руугаа орох уу яах вэ? Тэгээ бармаасаа болий. Бармаасаа татгалзаад бар ном руу. Гэхдээ зүгээр ингээд нөгөө Монгол ингээд судалгаанаас харахаар нөгөө Монгол хүмүүсийн 80% нь залуучууд ингээд бизнес хийх сонирхолтой. Ингээд өндөр хөгжсөн орнуудын 80% нь тийм биш 20% нь л байдаг. Тэгэхээр ингээд яг ингээд ажил хийх, бизнес хийх ийм боломж олгох юм бол одоо ямар салбарт тэрэн дотор ингээд соёл урлагийн салбарт ч гэсэн тийм амжилт гаргах тийм одоо боломжтой байгаа гэдг нь ингээд дэлхий дээр ингэж гайхагдж байгаа дуурийн дуучид байна, циркийн жүжигчид байна, нарны циркийнхэн байна. Тэгэл одоо манай ингээд язгуур урлагийн хамтлагууд байна, тийм ээ. Тэгэхээр энэ мэдээж энэ хүн бол зөндөө олон зовлон дундуур тулсан, бэрхшээлийг давсан. Тэгтээ бас үнэхээр маркетинг хийгээд зөв хийгээд тэг хатуу ингээд сахилга баттай байвал үр дүнд хүрдгийг харуулсан ийм энгийн юм шиг мөртлөө энгийн биш эгэлгүй тийм хүний ийм бүтээл байгаа юм л да. Тэгэхээр энэ бас хүний амьдрал чинь ингээл эргэлдээл явж байгаа шүү дээ. Тэгэхээр манайх ч одоо дөнгөж жил нээлттэй болоод тийм ээ ингээл явж байгаа. Тэг хүн чи эхлээд нөгөө 8 явдаг, дараа нь үйлчлэгээ, дараа нь үйлдвэрлэл, дараа нь одоо шинжлэх ухаан, соёл урлагийн ингээд чанарын нарийн юм ингээд хөгжөөд идэм байна л дээ. Тэгэхээр одоо Монгол улсад бол би ингээд одоо соёл урлагийн тийм сэргэн мандлын тэгээд дэлхийг ингээд одоо бас гарах зах зээлч байгаа. Нөгөө талаас ихлээр одоо Монгол улсыг нэрийг одоо сайнаар дуудулж байгаа хоёр салбар байна л гэж би боддог байхгүй. Нэг нь ихлээр ингээд алдар цуута тамирчид одоо оюутны дэлхийн авраг үнэхээр хүмүүсийг ингээд одоо саяны Синдбаатарын одоо тэр тулаанч гэдэг ч юм уу. Нөгөө талд нь ихлээр ингээд соёл урлагийнхан яг л нүүр тахалдаг төрийг гадаад айлчилсан ч тэр гаднаас том зочин ирсэн ч тэр заавал одоо соёл урлагийн одоо хүмүүс байдаг. Тэгэхээр монголчууд бол үнэхээр байглаасаа ингэж авиаста төрсөн байгальд нь ингээд үнэхээр одоо бурхан ата архмаар үзэсгэлэнтэй тэр байгаль нийгэм нь ингээд одоо ардын гэж нэрлэдэг үнэхээр сонгодог олон ийм төрлүүд байна. Дээрээс нь ингээд орчин цагийн цирк гэдэг ингээд яваад ах юм бол одоо Монгол улсыг бас хөгжүүлэх экспортын бас нэг тийм чиглэлч байж болох. Экспортинг гэдэг нь бол зүгээр Монгол улс айлч бүх салбараар хөгжөхөд төрийн оролцоо бага байх хэрэгтэй. Төр хямгадаг, төр хөндлөнгөөс оролцдог, төр татвараа нэмдэг, төр дарамталдаг, төр хүнд суртал гаргадаг энийг л болох хэрэгтэй. Тэгэх юм бол энэ 3 сагаар хүмүүс лес фак гэж шүү дээ өөрөө нөгөө чөлөөтэй эдийн засаг Австрийн эдийн засгийн онлыг ярьж шүү дээ. Тийм ерөөсөө тэр лес фэр гэдэг чинь одоо бидний зөнд нь орчих байгаа бид ажиллаа хий. Дэлхийн өөрөө иргэдэг мэдээ том хилцэг байхгүй юу. Тэгтээ энэ хилцэгийг сонио гарсан биш зүгээр Франсо Кейн гэж мэс заслын физикарат хүн хэлсэн юм л шүү дээ. Хамгийн анхны гарал. Дараа нь тэр Францын 14-р Лу хаан ирээд яаж яах вэ? Колбриг тэр папригийн улсуудаа уулзаад төр засгаас хаан засгаас ямар тустай юм яах вэ гэсэн чинь би бидний зүгээр зөнд нь орхиод байлаа. Бид ажиллаа хий дэлхийн өөрөө иргэдэг юм гэж лежандр гэж папригийн эзэн хэлсэн байгаа байхгүй. Тэр энэтэй яг ижил утгаар гачин гоё юм асуучлаа. Одоо хэн гэж байна? Амар төвшөнгөө ланжгаар дуучин байна тийм ээ. Дэлхийг бадж гэн гэж хэлж болно би. Дэлхийн урлагийг хатгаж гэн тэр хүү. Тий. За тэгээд Ариун Баатар гэдэг хүү Маринский театрт ажиллаж байгаа бас дэлхийд тойрсон. Тий. За анх хоёр гэ залуу одоо Миланд дуулж байгаа тий. Тэгээд дөөрийн том дуучид байна. Эн чинь нөгөө л эрх чөлөөтэй болсны энэ дэлхий рүү ингээд зах зээл нээгдсэний буюу байхгүй. Зүгээр л Орос Хятад хоёр лөө биш. Дэлхий рүү гарчлаа шүү дээ. За Циндбаатар гэдээ ярьж байна тийм ээ. Циндбаатар яв төр оролцоод энэ одоо хотын засаг дараагаас Нямбаатар зодоод нүдэл тийм үү бүр адлал хөөгөө юм хөвгдгсэн шүү дээ. Тэгээд гомдоосон баг. Тэгээд тэр
тэрэндээ сайн болсон. Тэр хүүхэд ингээд шарлахж шүү дээ. Маа эний чинь төр засаг хийдгүй юм, дарга хийдгүй юм. Би өөрөө хийдг ингээд очиод 15 дахь удаагийн одоо юугаа авлаа шүү дээ. Тэгэнгүүт нь би нэг таагүй юм л чи. Тэгэнгүүт нь төр засгийн шүүрч яваад одоо ингээд амар төвшингээ ингэн Цэндбаатарга ингэн гэд дахиад хөндлөгөөс ороод ирэх байхгүй. Тэд падч байхгүй. Би бол тэгж үздэг. Би ингэж боддог. Тэгэхээр би бол хэрвээ чи хүмүүсээ хөгжүүлээ, хүмүүс ингээд өөрийнхөө амьдралыг л бодож л байгаа бол энэ одоо олон хүн сурталтай данхар төрөл нурах хэрэгтэй гэж боддог. Зүгээр л зөвхөн сэргийлээ хамгаал өмч хөрөнгөнд нь халдахгүй хувийн өмчтэй хүмүүсийг зөнд нь орхиод явбал тэрийг хамгаалдаг шүүхтэй бай, улс үндэстний хамгаалдаг батлан хамгаалалтаа бусдын хүмүүс өөрсдөө хийгээ гэдгийн зарчилтай байл зүгээр байхгүй. Би нэг юм сонсоод бүр хачин сэтгэл төрлөө. Америк 300 гаруй сая хүнтэй тийм ээ. 73 генералтай. 73 генералтай. Монгол 3 сая гаруй хүнтэй 222 генерал байна. гэж байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр би ягаад энэ генерал бол гомд нь л үс. Тэр 300 гаруй сая хүнд 73 хон генерал байхад 3 тэр үнэн юм бол доо. Үнэн юм бэл. Тийм. Тэр чинь генералаас гадна адмирал гэдэг одоо ингээд усан юуных гэдэг өөр мөр тэх юм бол том он ингээд нэмэлт байх. Тэр генерал 73 гэж байна лээ. Би тийм мэдээлэл харсан. Би тийм ингэж боддоо шүү дээ. Одоо ингээд сүүлийн 36 жилд ингээд Монгол улс ингээд танигдахгүй болтлоо өөрчлөгдлөө шүү дээ. Ер нь олон хөгжсөн. Одоо тэр би ингэж боддоо шүү дээ. Манай баг хамгийн том ололт ингээ монголчууд нөгөө зорчих хэрэгтэй болоод ингээ дэлхийгээр яваад тэнээд их нь хайшаа тий тэнээд одоо яваад үзээд хараад ядраад тэгээд ингээд Монголын хүн ам ингээд одоо юу юм боловсроод нүдэн нээгдээд ингээд тэр одоо хүн болгонд хууртаад байхгүй хин худлаа хэлж байгааг нь мэддэг барьдаг тэгээд өөрийн чинь хэлдгээр төр засаг нь тэр ард иргэдийнхээ одоо нэг юу төвшин мэдрэмжээс л хоцорчод байгаа юм шиг харагддаг байхгүй юу? Одоо гिचэл Өмнөд Солонгос чинь нэг аймагтай тэнцэх хэмжээний хүн Өмнөд Солонгост ажиллаж амьдарч нэг аймаг. Тэгээд одоо дэлхийд даяар гэх юм бол 2 3 аймагтай тэнцэх 200 мянган хүн байна л да. Тэр хүмүүс очиод сураад, соёлыг авчраад яваад, дуулаад, бүжиглээд зарим нь ингээд том дэлхийд алдартай IT компаниудад ажиллаа тий. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо цагаан морин жилийн хувьсгалын одоо хамгийн том одоо үр дүн ололт амжилт гэж би боддоо шүү дээ. Манай нийгэм өөрчлөлт. Энэ бардам нах хэрэгтэй юм байхгүй. Тий. Энийг бол Тэгвэл одоо 1990 оноос хойш байна. Би бодоод 96 оноос 2000 оны хооронд ийм алтан үе байсан байна. Чөлөө зах зээл рүү орсон. 96 оноос 2000 оны хооронд шилжилттэй үе. Та нар засаглаж ийсэн. Та нар яг одоо бидний бий болгосон чиний өөрийн чинь сангийн сайд мэд болов тэр үеийн тэр одоо галын татварыг тэгэлсэн тийм ээ үн чөлөөсөн суур үнийг чөлөөсөн энэ үйл явц чинь чөлөө зах зээл рүү орох том алхам хийцэн тэр инерцээр одоо явж байгаа тэр инерцээр энэ гоё байшин сав ич чамлах юм биш тэр инерцээр чи одоо Улаанбаатарт чигч явж чадахгүй Улаанбаатарт Орсын мөшөө байхгүй шүү. Би нэг хөгжилтэй юм ярьчихгүй. Орсын сая тэр чөлөөсөн гэдэг тэрэн дээр бид нар яг гаал татврын ачааллыг ингээд эрс багсгасан л да. Ингээд 5 сая төгрөг орлоготой бол 40% татвартай. Тэр хооронд 2 3 шаталтай. 5 саяас ч 40% татвартай байсан чинь манайх 100 сая хүртэл орлоготой бол 15 болгоод 100 саяас дээш ингээд шаталсан болгоод нэмэгдүүлсэн байхгүй. Бүр хөгжилтэй нэг юм байсан чинь Бямсрын ингээд засгийн газар ингээд улаан паспорт өгөхгүй юу бүх хүнд санаж гэнэ үү тэгэхээр ирэхгүй барихгүйгээд тийм гадаад паспорт ингээд яваад тэгээд ирсэн чинь яг одоо болсон явдал тэгсэн чинь шар хуудас нэмсэн би ингээд 96 онд ингээд манай засаг байгуулагдсан шар хуудас нэмчээд паспортын хугацаа нь 5 жил тэгээд шар хуудастай тэгээд цагдаагийн газар нэг жилээр сунгаддаг тийм шар хуудас хийсэн байсан шүү дээ. Тэгээ манай засгийн газрын хамгийн түрүүнд одоо яасан нэг авсан арга хэмжээ болохоор шар хуудас өгч байхгүй. Тэр болсон явдал манайд ингээд дүү ингээд Казахстанд явж байгаад наашаа ирэх гэсэн чинь манай эхнэрийн дүү нөгөө шар хуудасны чинь хугацаа дууссан байна ингээд онгоцон суулгаагүй. Тэр нь авилгал авах гэсэн юм шиг байгаа юм л да. Одоо яасан чи паспортын хугацаанд байдаг. Тэгээд тэр хамгийн түрүүнд хүчингүү болгоод одоо яг хөө ингээд чөлөөлөх нь зөв. Одоо товчтой бол ер нь бас тийм хийсэн л дээ. Тий. Босоод хоёлаа баруун руугаа орох уу болох уу?
одоо ер нь энэ ахуй дээр яриад байгаа. Энэ Барнумын хийсэн үйлс Монголд яаж өөр байдлаар явахгүй байгаа юм бэ? Тийм Барнумын хийж байгаа үйлсэд хин садаа болоод байгаа тухай ярил бас төрийн оролцоо бол байна л да. Тийм үнэхээр бас тэгээд би бол төр яг үнэндээ цагаана би чи намайг хөөргөөд ингээд их юм уншдаг гэдгсэн тий. Тэгээд энэ уншиж явах үйл явцад тийм өдөр Мизис Хайек энэ бүх хүмүүсийг харьцуулаад ингээд уншаад ангарын бүр Аристотелоос ангарын хүртэл гэж хэлж болно би. Дундлын тэр Жан-Жак Руссо Кант Матрын дандаа төрийн оролцоо те хүнийг доош нээсэн хаа мэдэн дарга мэдэн тийм үү ерөнхийлөгч мэднэ гэсэн ийм одоо альтруист философи байсан учраас хүн хөгжихгүй байсан. Хүн өөрийгөө аваад явдаг, өөрийгөө бойжуул явдаг, өсдөг тийм үү ашигаа олдог, тухайн орчингоо өөрөө хөгжүүлдэг тийм тогтолцоо бол одоо эрхчлөөний тогтолцоо юу энэ капитализм гэдэг үгнээс бид нэр ер нь тийм үргээ нэмээгээд авах шаардлага байхгүй. Шууд эрхчлөөт капитализм бий байгуулна гэд ийм концепттэй нам бий болох юм бол их сайн юм байна. Одоо би тэр нөгөө хэн биш Хайвер Милли Аргентины улсаа өргөө болгочлоо. Хайвер Миллиг анхаарч яхад босоод барай эсэргүүцээд бөө юм болж ирсэн. Тэгтэл манер зоригтой бүгдийг хийсэн. Хайвер Милли өөрөө зүүнтэн байсан. Коммунист социалист үзэлтэй байсан. Тэгтээ сая миний хэлсэн бүх хүмүүсийн номыг бүгдийг авч уншаад за би энийг хийх юм байна гэл. Тэгээд зад хийсэн. Тэгээд мөнгөний бодлого хийгээд баахан балаа юм чи сүлдээ өөр болоод тэгээд байхгүй. Тэгээ өөрчлөгдөж байгаа байхгүй. 100 ингээс өөрчлөгдсөн. Энэ Австрийн эдийн засгийн бүх одоо суутнуудын ном судрыг уншаад Ангрэнд одоо Мэриард болд энэ тэрийг уншаад тэгээд Аргентиныг өөрчилж байгаа байхгүй. Аргентин одоо манай доошо гудайж байгаа бол явдал хуучин унсан Аргентин шиг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр би юу гэж хараад байдгийг бол ийм барнумуудыг төрүүлэхийн тулд шүү дээ. Ийм олон барнумууд төргөлдөө Алд Джонсон ацгал цутгаа төргөлдөө. Тэхийн тулд Аргентины ерөнхийдөө Хайвер Милли шиг бодлоготой хүн гарч ирж байж энэ бол энэ үйл явц явна. Жишээлбэл одоо би та нарыг ингээд хараад нэг 61% өг гэж зандаа шатар байцаагаад чи сууж ирсэн батсан гэл үжсэн байхгүй юу. Би бодож ирсэн найзгаар би хэрвээ за цагаан таги хэлчихээсэй гэдэг өөрөө хэлэх хөгөө бодоод байсан. Би тэгж байсан байхгүй. За би та нарыг шүүхдэг нөө. Хэрвээ би та нарыг янз бүр ерөнхийдөө би та нарыг шүүхдэг нөө. Тэгээд шийдээ хэдүүлээ. Ерөн шударган дээр. Яалаа гэж авах гэдэг. Бид нар ингээд мөнчгөрөөрөө яваад гадна дотноос зээл хууль аваад тэгээ босгоо тэ зөндөө ажлын байртай болгоод ингээд явж байгаа та нар яад оромжилж байгаа хувийнхныг болно. Хувийнх нь л явах хэрэгтэй шүү нөхөр минь. Тийм учраас ерөнхий сайд зандаа шүүхэд өгнө. Тэгээ шүүхний шийд юм байгаас. За шүүхээр бох юм та нар бүгдийг авна уу яана ямар амаатай ингээд. Ийм нэг аазгаатай тийм ээ. Тим нэг эр зоригтой дугуратаас ингэж би харж яснаа ноолгүй хэлчих. Тэгэхээр би одоо яг өнөөдөр бол миний дотрын аазгаа хөдлөөд энэ төрөлсгийнхнийг шүүмжлээд байгаа юм юу гэвэл дандаа хүний туршаад бүтлгүүтээд тэр туршилт нь нураад болохгүй юм байна гэсэн бүх юмыг барьж авах юм. Дандаа алдаатай өмнө нь хүн улс орнууд орж үзээд бүтлгүүтсэн нурцсан юмыг барьж аваад ингэдэж шүү дээ. Хайвер Милли 2023 онд Аргентин улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Хайвер Милли олон жилийн турш телевизийн эдийн засгийн шинжээчээр ажиллаж, инфляц, төрийн хит их зарлага, татварын бодлогыг хурцаар шүүмжилгээрээ олонний танил болсон нэгэн байжээ. Түүнийг дэлхийд дахинд хамгийн их алдаршуулсан зүйл бол уламжлалт, улс төрөөс эрс өөр хэв маяг юм. Сонгуулийн кампанид ажлын үеэр тэр гинжин хөрөө байран тайзан дээр гарч төрийн зардлыг огцом танна гэсэн амлалтаа бэлэгддэг байв. Энэ дур зураг нь түүний улс төрийн бэлэг тэмдэг болсон. Милли өөрийгөө либертар үзэлтэй гэж тодорхойлдог. Тэрээр чөлөөт зах зээл, төрийн оролцоог багасгах, инфляцийг бууруулах хатуу эдийн засгийн шинжилгээг дэмждэг. Засгийн эрхэнд гарсныхаа дараа төрийн байгууллагуудыг цомгтгох, төсвийн алдагдлыг бууруулах зэрэг томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Хайвер Милли бол өнөөдөр дэлхийн хамгийн маргаантай атлаа, хамгийн их анхаарал татдаг улс төрчдийн нэг бөгөөд дэмжигчт нь түүнийг Аргентины эдийн засгийг аврах шинжлэгч гэж үздэг бол шүүмжлэгчт нь түүний бодлогыг хит эрсдэлтэй гэж үнэлдэг. Гэсэн хэдий ч түүний авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд Аргентин улс жилдээ 200%-аас давсан инфляцтай, төсвийн том алдагдaltaй, валютын хямралтай байдлаас гарч чадсан. Үүний өсөлт 2026 онд ойролцоогоор 2% орчимд хүрч саарсан. Төсөв ашигтай болсон. Олон жилийн дараа анх удаа эдийн засаг дахин өсөж эхэлсэн.
Олон улсын үнэлгээний агентлагууд Аргентины зээлжих зэрэглэлийг ахиулж ихсэн нь түүний шинжлэлийн үр дүн юм. Тэр Аргентин чинь асар өндөр хөгжилтэй. Америкт энэ Тийм байсан. тэнцүү үдчихсэн. Тэрний чинь уруудуулсан хүмүүс бол Перон, түүний эхнэр тэр ингээд яатсан. А манад болохоор одоо нэг хүн эхнэр биш. Зүгээр ингээд олон өөр хүмүүс тогтолцоогоор байхгүй. олон нам тэрний ингээд нэг янз бүрээр хийгээл байгаа болохоос биш яг Тогтолцоогоор 15 толгойтой Атгаалжийн хар мангасыг үлгэр байдаг тийм ээ. Тэгээд манай доржсон буунаар жүжиг тавиад 15 толгойтой Атгаалжийн хар мангасын тухай жүжиг тавьчихгүй юу. Тэгсэн чинь хаана сохроод хатан нь хуйлдаа доогуур тийм жүжиг л дээ. Хатан нь хуйлдаад хаана сохорцсон. Сохроо хаана худлаа хэлээд хуураад байсан байхгүй юу. Тэгээд 15 толгойтой би нэг юунд нэг төвшмөнд нь тоглодог л байсан. Тэгсэн чинь шүүхд өгöd 15 толгой гэж юу хий гэдэг. Хий 15 толгой ч. Шахам дээр чи 15 бүгд найрамд тулстай Орос зөвхөн ах юм хэлж чинь чи. Чи хаанаас хаш чидэн балдарга юм хэлж чинь. Чи энэ хатна хэлж чинь чи Пилатаваг юм хэлж чинь энэ хатны. Ингээд тэр сосизм биш үү? Тэр жүжигийг хааж исэн байхгүй юу? Тэгэхээр одоо чи бит эмзэглэр одоо байна 5 толгойтой Татгаалжийн хар мангас гэд нэрлэх гэж байгаа. 5 толгойтой Татгаалжийн хар мангас. Ардсан нам, ардын нам. Иргэний зориг нам, хүн нам. Намуудыг хэлж шүү. Эвсэл тийм ээ. Энэ нэг ингээд 5 толгойт нэг биетэй амар том гэжтэй чүүчгэр хөлтэй ийм тогтолцоо олчлоо шүү дээ. Өмнө ардсан нам чинь нийлж байсан нэг юм салдаа. Тэгээ эн чинь ямар юм шамаа их хэрэгтэй. 5 толгой нэг биен дээр байгаа 5 толгой байгаа байхгүй. Бүх бодлого нь тийм. Тэ энэ халамжийн бодлогоос татгалзахгүй. Өмнө ярьжсэн татвар 90 бууруулна гэжсэн татвар нэмээд ихсэн. Харамсалтай тийм. Харамсалтай байхгүй. Тэгэхээр чи энэ бар номуудыг ингээд зогсонг байдалд оруулна. Бар номуудын ирч хүчийг харьяана. Тийм ээ? Тийм ээ? Жишээлбэл нэг бар ном чи сууж л шүү дээ. Ингээ явж хат нь айлгаа сөрдүүлээд барай даваа дээр ямар юм бэлээ саж боо юм бол энийг юуг нь авах юм бэ шүү дээ. Ямар юм бэлээ интерполоор ингээ шал хотлаа. Интерполоор 90 сурвалжлаагүй мөртлөө сурвалжлагдах үнсэлж байхгүй. Тэгсэн чинь интерполоор 90 сурвалжилж байна энэ нөхрийг гэл ингээд. Энэ чинь бол энэ 15 толгойтой Татгаалжийн хар мангас гэдгийн хэлээр 5 толгойтой Татгаалжийн бол татварлагч хар мангас байхгүй юу? Гэтэ яг та одоо зүгээр ингээд би бас төрд ажиллаж байсан. Гэтэ ингээд төрийн имийг одоо ингээд төр ирүүлж төр ингээд нэг төлөвшөх тийм л зовлонтой юун дундурд явж ийн л да. Тэгээ энэ тэгээд би бас жоохон би өөдрөг үзэлтэй. Энэ яаж өөрчлөх юм гэхэлэр манай залуучууд өөр болоод байгаа. Юм хүмүүс улам хэрсүүж иж шүү дээ ард түмэн. Тэгэхээр энэ хүмүүс бол хүссэн хүсээгүй энийг бол би эрүүлж өгөх байх. Тэгээ ер нь ингээд энэ хүмүүсийг амжилтанд хүрэхэд бас л зөндөө олон тийм зовлон бэрхшээл энэ гарчил байсан юм байл л дээ. Болоогүй. Тэгэхээр нэг өдрийн яахгүй жишээлбэл шүү дээ танаа ач миний хөшний ач одоо миний ач нарын хүүхдүүд энтрийн үед л мэлээ шүгэн гарч ирж өөрчлөн. Одоо энэ ингээд энэ гудай өөр унаа. Би ямар сандаа сая өөдгүү төн өөрөө нурна гэд нэг нийтлэл бичсэн би. За. Тэрийг гарах хараа болоогүй. За. Тэгэхээр өөрөө бол ер нь бараг л тэр тухайн үед одоо ингээд нэргүй доктор бол одоо хамаг юу хийж исэн мундаг хүн. Тэр хүний хэлсүүг нь бас ортол биш дээ. Өөрөө чинь жүжигч чинь бас хувьсгалч гэсэн. Одоо ч гэсэн тэр юугаа бол орхиог бол яваад нь шүү. Хувьсгал гэдэг нь заавал одоо төр эргүүлнэ гэсэн үг шүү. Юм өөрчлөлтнө гэсэн санаа шүү. Хувьсгаж өөрчлөлтнө гэсэн санаа. Тархины тураалаас л гарахгүй бол горгүй. Ягаад би 90 оны тэр одоо ардсан хувьсгал гээд байгаа юмд орсон байвал би эрхчлөөгүй байсан байхгүй. Над эрхчлөөл тутсан. Яа тэгвэл би чамайг хараад би ингээд уяраад хайрлаа чамайг тэрвэрмээр байна гэж хэлж болдгоо байсан байхгүй. Энэ юу одоо энэ завхарсан юм 1000 градус өнтер гээд Тэгэл махтаа нам магтсан эвлэл магтсан дууд болохоор сайн байна чи чамайг шагнана тэгээд нэг одом тэмдэг өгдөг. Тэгээд би гэж боддоо шүү дээ. Ингээд энэ одоо энэ ном орчуулж хат нэг юм ойлгосон. Энэ сууд ухаантай бүх хүмүүс бол урлагийн хөгжмийн тийм зургийн авиасаа тийм хүмүүс байсан байгаа. Тэгээд тэр хүмүүс хамгийн түрүүнд хараад тарих толгойд хөгжөөд тэгээд тэр нийгмийг ингэ шүүмжилдэг. Одоо дээр үед ч гэсэн одоо саяхан битгий хэл одоо тэр нөгөө хөгшин чоны одоо
уйлалт энэ тэр намдаггүй. намдгийн одоо тэр юу гарсан ч л одоо хэний хилээд байгаа ингээл бас л байцагдчихсан. Ямар сони юм бэ? Би сая намдаггүйг бодож байсан чи намдаггүй гэх. Ямар сони. Би сая нөгөө эргчлөө байхгүй гэдээ ярьж байлаа шүү дээ. Тэрэн дээр би намдаггүйг одоо яриад гэсэн чи намдаггүй гэ. Ярьж. Чи намдаггүй шүү дээ. Шинжээний урилдаас гадна шөнийн брог дуу би. Тий. Шүнжин орсон шивэр яваараа гэдэг. Там бадаг дуу. Гайхамшигтай дуу. Тэгэхээр ингээ би юу хэлж ийм нөхөр соёл урлагийн ингээ хүмүүс шинжлэх ухааны хүмүүс байгаа. Гэхдээ тэр шинжлэх ухааны эрдэмтэн хүмүүс хүртэл соёл урлагийн авиасаа тэр том одоо Эйнштейн ч гэсэн ингээд хөгжим яадаг байсан. Тэгэхээр би юу хэлж ийм нөхөр та нар бол бас ингээд бас үнэхээр авиасаа тархит толгой бүр нарийн хөгжчихсөн. Тэгээд төрүүлж харддаг, төрүүлж шүүмжилдэг. Тэгээ ингээд шүүмжилж байгаа чинь бол тэр муу сансантай сайн санаж одоо засаач, засраач, сайжраач, сайжраач хэлж байгаа тэр чинь эх оронч одоо үн цэнтэй тийм зүйл гэдэг одоо эм зөвлөгөө одоо эм уу гэж хэлээд нь шүү дээ. Тэгэхээр энэ бол үнэхээр зөв хүлээж авах хэрэгтэй. Тэгээд одоо өнөөдрийн зочноор одоо яриад ивэл ингээд дуусахгүй юм бол чи намайг зогсоох гэдэг байна. Би нэг хэлээ. Намдаггүй гэж чи өөрөө намайг өдөрчлөө. Тэгэхээр намдаггүй болвол авиас гэдэг бол агуу хэмзэглэл гэж хэлсэн юм шүү. Авиас гэдэг нь агуу хэмзэглэл. Тэгээ шөнийн бороо гэдэг дууны тэг дунтлын бадганд янгийн шунал зүрхээр наатахад улайсан боцол цусны урсгал зүрх зүйдэн чамаагаа мөрөөдөж жаргал зовлон альны ч мартваа. Шууд одоо ор хонжилын янаг амаргийн нэрийн гоо сайхны нүцгэн тэрвэрлдэний үг байгаа биз. Тэгээд нөгөө нэг хяндаг газар шүү дээ галбилет гэж байсан. Тэгээд тэн дээр очисон чинь шууд үзэл энэ голын энэ одоо янгийн шул энэ хас энэ өстой ямар муухай бусд нь хөрхи сайн байна үлд гэсэн. Тэгсэн намдаггүй гарчээ тамхиа ороогоо татчихсан. Үдцэтлэн моо сайн тэнэгүүдийг би сайхан холигд хуурч молигдож гэж сайхан молигдож өөрийнхөө үнцнийг аваад үтлээ гэж. Тэгээд шүнжин орсон шивэр яваараа сэрчгэнэн шивнэн цэцгийн чигнээ сэрүүн тунгалаг туслын шивсэн цэцгүүд байсан цомирлогон дэлгэв гэдэг чинь бас дахиад хамгийн одоо нандин хайр дурл бүх үгийг бодох юм бол энэ эротик сэдв байхгүй. Тэгээд зүгээр хин намдаггаас гадна өөрөө чи бас сая чойн нэмээ юу бол үнэхээр ингэж амилуулсан яасан гэл яриад ивэл бас их том сэдв болох байх. Чойн нам гэдэг нь бүр том сэдв болох. Тэр бол тусдаа сэдв болох байх. Би ч одоо тийм соёл урлагийн хүн биш. Өөртөө чи яриад байх нь нэг чойн намын 90 жил болж байгаа. Зохимжгүй байх гэж бодож байгаа. Сая чи харин чойн намаа дараа хоёлаа дан чойн намаар ярьж болно. Чойн намын 90 жилийн болж байгаа шүү одоо. Тэгсэн. 90 жил болсон. Агуу тэр чи 20-той байсан. Бид нар ч сургуулиуд сурагч байсан. Тэгээд чойн нэмийн шүлгийг чинь ингэж хулгаагаар уншдаг ингээд дэвтэр дээр яаж уншдаг тийм л байсан л та. Гэхдээ үнэхээр би юу гэж хэлэх гэж юм бэ? Манай соёл урлагийн хүмүүс бол ингээд зарим ингээд төр засаг шийдвэр гаргадаг хүмүүст бол нэг содон гаж санагдчихж магадгүй. Гэхдээ бүх улс бүх дэлхий дээр тэр хүмүүс төрүүлж харж, төрүүлж мэдэрч, төрүүлж дуугарч хэлж ийдгээ. Гэхдээ тэр хүмүүс бол үнэхээр онш тавьдаг, одоо сэрэмжлүүлдэг, анхааруулдаг тийм одоо онцгой авиаста чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс шүү. Тэгээд одоо авиатаа их баярлалаа. Урилга хүлээж авсанд тэгээд манай нэвтрүүлгийн цаг бас богино учраас одоо жоохон ингээд өндөрлүүлье гэж бодож байна. Тэгээд энэ боломжийг ашиглаад өөрөө үзэгчтэй хандаад бас үг хэлж болно. Би түрүүний хэлсэн одоо амар төвшин Ариунбаатар анх хоёр саяын өөрийн чинь Цэндбаатар гэж хэллээ тийм ээ. Одоо өөр шинжлэх ухааны одоо олон одоо толгой One Championship-ийн одоо авраг байна. Хүмүүс байна тийм. Энэ хүмүүс байна шүү хөөш ямар нэгэн төр засгийн хин нэг яамны удирдлагаар тэр нэр мандаг тэр хүмүүс өөрсдөө энэ барноом шиг тэмцэж явж ээж тэр оргил төрсөн юм шүү гэдгийг хэлчих. Харин тэрийг ингээд сурчилгаа болгоод ашиглах гэдэг байдаг болох хэрэгтэй, ичих хэрэгтэй. Хүн өөрийгөө үнцэнэ мэдээд өөрийгөө хүндлээд өөрийнхөө толгой энэ сэтгэлгээгээр ингээд баяжаад явж явахт нь гай болохгүй байл гэж хэлчих уучлаар. За чамаас л уучлаа. Тэрнээс төрсгөөс уучлаа. Өөрийнхөө найзынхаа нэвтрүүлэгт ороод ийм үг хэлсэн учраас чамаас уучлах хэрэгтэй чи ёссон шүү. Үгүй ээ. Гэхдээ тэр хүмүүс бол нөхөр Монголын нэг сайнаар дуурсгаж байгаа учраас бас төр засаг тэр хүмүүс бол үнэхээр бас хүндэтгэл илэрхийлэх нь зөв байх гэж бодож байгаа. Гэхдээ тэрнийг бол өмчлөх хэрэггүй, уруугаар ашиглах хэрэггүй. Зүгээр хүндэтгээд сайхан ягаал талархал илэрхийлэх бол бас хүн ёсны. Хүндэтгэл нь гай болно. Хүндэтгэл гайгүй л гэж боддоо шүү. Одоо манаас тэр мөсөн өргөн дээр анх ингээд Road to One Championship гэх тэмцээн хийгээд тэгээ тэрэн дээр ингээд авраг болсон манай энэ хоригл
100 мянган долларын гэрээ байгуулаад тэгээд дэлхийд гараад тэгээ сая ингээл одоо дэлхийн аварга болоод үнэхээр Монголын ард түмнийг огшоож ийн л. Тэгэл ингэхлээр чинь би дахиад хэлэхэд би үнэхээр урлагийнхан спортынхан маш их хайртай хүндэтгэж явдаг. Урлаг спорт гэснээс гадна бизнесүүдээ би илүү хүндэтгэх хэрэгтэй. Тэгвэл одоо мөсөн өргөө гэж чи хийчлээ те. Энд гайхамшигтай бүтээн байгуулалт хөөе. Гайхамшигтай бүтээн байгуулалт. Дэлхийн стандартны очоод үйлчилгээ тийм үү би одоо нэг наан ресторант тоолнороо үйлчилгээний стандарт би хамгийн эхлээд 0 ресторан тийм ээ жорлон энэ стандарт байгаа байхгүй юу? Ороод хүм бие засахад нэг уужуу бийдсэн тийм ээ. Зарим газар бие засахад хэцүү шүү дээ тийм биз дээ. Социализмд жорлон гэж ямар юм байлаа одоо тийм. Тэгэхээр зөв ийм стандарт хийдэг бизнесмэнүүд бол хамгийн чухал. Гэхдээ бизнесмэнүүдийн тухай би юм бодолтой. Бизнесмэнүүд бол биш дээ. Ингээд төрийг одоо тогтоож байгаа, төрийг барьж байгаа, төрийг санхүүжүүлж байгаа энэ буянтай, гавьяатай хүмүүс. Бизнесмэнүүд бол онцгой хүмүүс. Ерөөсөө ингээд бүх юм санхүүжүүлж байгаа бизнесмен. А би зүгээр ингээд гоё харагдуулж яаж байгаа бизнесмэнүүдийг би төрөөс харамлдаг. Бизнесмэнүүдийг төрийг битгий санхүүжүүлээсэ гэж бодоод төрөөс татгалзах хэрэгтэй. Та нар одоо хааван татвараа төлнө л дээ. Татвар төлж байгаа ч болж байгаа. Тэр чинь гавьяа. Тэрнээс сонгол Монголоор санхүүжүүлж байгаа нь биш. Тэр нь татгалзах хэрэгтэй. Тэгээ би ямар сайн ингэсэж байгаа за яриагаа дуусгач одоо болох байла. Яг тэгвэл нөгөө мөсөн өргөө гэд тэгсэн шүү дээ. Би цагаан өргөө гэд нэрчихгүй яасан бэ гэсэн байхгүй юу? Тийм ээ? Би чамд хэлсэн. Цагаан гэдэг нь чиний нэр. Томцгийн цагааны байгуулсан гавьяа тийм үү? Цагаан гэдэг нь бүх өнгөний хамгийн ууган өнгө. Цагаанаас одоо өөр бусад өнгөтэй холжиж бүх өнгөнүүд гардаг. Цагаан бол бүх өнгөний суур дэвсгэр байхгүй. Нэгт. Хоёрт цагаан бол одоо хүнийг амирлуулан иргэшээх өнгө бол цагаан өнгө. Улаан иргэшээ өнгө бол дарангуйлан иргэшээх өнгө. Өнгөний чинь философи тустай байт юм л хөх өнгө тийм, хар өнгө тийм гэдэг. Тэгэхээр цагаан өнгө бол хүмүүсийг, хүний оюун санааг, уураг тарлыг амирлуулан гэж байгаа ш. Амирлуулан иргэшээх өнгө байхгүй юу? Тэгээ ямар сандаа би одоо найзгаа хүндэтгээд яг тэр нээлтэн дээр ч очиж би тэгсэн ш. Гарчаа гадаа ярьслах гэсэн би. Энэ цагаан өргөө гэсэн бол мэнч гоё доо. Мөсөн өргөө гэдэг энэ ч одоо өөрөө нөгөө нэр төр дургу учраас ингээд тэрнээсээ зогтоолгоод манай нэг арай хитрхи даруу юм аа. Тэгээ би гэсэн би даруу хүнд дургу гэсэн. Би жоохон омой те өөртөө ихтгэлтэй өөрийгөө хүндэлдэг, өөрийгөө хүндсэн хэрэг бусдыг хүндэлдэг тийм хүнд дуртай гэж байгаа. Ярьслах гэсэн чи харсан уу юм мэдгүй. Нээлтэн дээр танаа үүдэн дээр би ярьсан ш. Би бол миний ажлыг бол сүүлд миний хийсэн ажил ярьж үзэх байх. Үйлс бол өөрийнхөө нэр шиг дандаа цагаан замтай. Сүүл рүү одоо өөрийнхөө тухай болчихлаа. Нэг барнуу байхгүй ч өөрөө. Барнуумын тухай яриа үстэй. Тэгэхээр барнуумаар бардамж байгаа юм чинь цагаанаар бардамж болно үстэй. Хүн өөрийнхөө тухай ярихгүй л өөр хүн хизээч олигтой ярихгүй шүү. Тийм биз чи өөрийнхөө тухай ийм бүтээл ажил үйлсэн сүлд ярина дөө би биш. Хүмүүс яриаг ажил үйлсэн сүлд ярина шүү дээ. За тэр яах вэ? Тэгээ өнөөдөр их баярлалаа соо. Тэгэхээр манай соёл урлагийн салбарын сонгодог одоо төлөөлөгч. Тэгээ одоо соо найзтай их баярлалаа. Тэгээд энэ Барнуун бол зүгээр нэг тийм циркчин, жүжигчин, музей гаргадаг хүн биш. Зүгээр ингээд амьдралын тийм энгийн юмыг ингээд бичсэн тэр нь үнцийг алддаг. Сэтгэгч. Тий, эрүүл сэтгэгч, эрүүл бай. Эрүүл байх юм бол амьдралын амжилтын үндэс, ад жаргалын үндэс. Тэгээд цаашаа нь одоо яаж явах тухай ингээд маш энгийн ийм аргачлал ингээд заацсан. Тэгээд ийм бас ном байгаамаа. Тэгээд энэ номыг сурталчлахад бас олон хүн уншдаг одоо болоход бас хувь нэмрээ оруулах гэж ийм нэвтрүүлэг хөтлөж байгаамаа. Тэгээд найздаа урт наслаараа удаан жаргаараа. За баярлалаа. Тэгээ одоо сүлдээ соо гавьяат биш соо ардын мардын гэж дууддаг. Одоо юм хүм одоо эсвэл баатар гэх юм. Цагаанаа найз соо гэдэг. Маэстро гэдэг юм. За ямар ч бас маш их баярлалаа. Тэгээд амжилт хүсье. Эрүүлийг хүсье. За одоо хаа яг үнэ эрүүлээ. Эрүүлийг бүх юм бол. За баярлалаа. Тэгэхээр бид нар энэ нийтдээ ингээд 50 бүтээлээр юм ярилцлага хийх учиртай. Тэгээд одоо өнөөдөр та бүхэн ярилцлагаар эхний удирлын одоо энэ нэвтрүүлгээ жаргаж байгаамаа. Баярлалаа. Ер нь манай энэ нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгчид та бүхэндээ их баярлалаа.
дараагийн нэвтрүүлгүүдийг одоо сонирхон үзхийг урьж байна. Монголчууд бол шинийг гэрэл хийлэх төрлөختсөн. Эрсдлээс үл айх дайчин чанар, дасан зохицох гайхамшигтай чадвартай ард түмэн. Бидний энэ давуу тал Монгол хүмүүр амжилттай бизнес хийх гол хүчин зүйл. Технологийн хөгжлийн тесрэлт, эдийн засгийн тэлэлтэн нь тал нутгийн охид хөвгүүдэд дэлхийд гарах боломж олгоно. Харин бид тасралтгүй суралцаж эрдэм мэдлэгт чамдах нь амжилтын үндэс болох билээ. Энэ үйлсэд өргөл болгож бизнесийн сонгодог 50 номыг Монгол залуустаа зориуллаа. Онцгийн цагаан